Сайн байцгаана уу? Globus podcast-ыг сонсдог эрхэм сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За манай энд болохоор өдөр болоод байна. Манай зочны маань тэнд болохоор юу болоод байгаа юм бэ? Яга Орой 9 цаг болж байна. 29 цаг болж байгаа. За бас нэг юм ажилсаг зочинтой байж энэ ажил төрлөө амжуулж чаад ингээд орой шөнө. За сайн байна уу? Яра Солонгосоос бидний урилгыг хүлээж аваад оролцож байгаад маш их баяртай байна. За намайг бас урьсанд маш их баярлалаа. Та бүхэндээ ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Ига манайхан Ига гэхээр Герман дээр би бас нэг найзтай Ига гэд нэртэй Украинаас ирсэн найз байдаг байхгүй. Тэг Монголд Ира гэж дуудах бах. Би Ира гэд нэрлэлчээ тий. Герман дээр бид нар Ига гэдэг. Ира гэд манай зочин маань 2 овогтой байж байгаа. Тэгээд Ира чи өөрийгөө танилцуулсан илүү зөв зөвтэй манай сонсогчдод танилцуулах гэж бодож байна. Өөрийгөө нэг За намайг Ира гэдэг Солонгост 2003 онд ирээд гэр бүлтэйгээ хамт одоо өнөө хүртэл амьдарч байна. Ира гэдэг нэр нь болохоор 2008 онд би Солонгосын иргэншил аваад нэрээ Солонгос нэрээр солихдоо Ира гэдэг нэрийг сонгосон байгаа. Тэгээ заримдаа одоо ингээд Солонгос дахь нэг хүмүүстэй гадаад хүмүүстэй ч юм уу уулзаад намайг Ира гэдэг гэл тэгэхээр Оросууд юм уу, Казахстан, Узбек өдөө чи Орос юм уу, Бурят юм уу гэйгүйх асуудаг. Өөрийнхөө яг нөгөө Ира гэдэг нэрээрээ хүлээж авдаг юм шиг байлээ. Тэг Монгол нэр маань болохоор Тэрлээ гэдэг. Одоо Солонгост амьдраад 19 жил болох гэж байна. Докторийн ажил хийгээд ер нь сураад явж байгаа нэлээд удаан бас өөр чиглэлээр сурч ирсэн юм шиг байгаа. Тэр талаар нь дараа дэлгэрэнгүй бүгдээрээ асуух болно. Тэгээ сая овгийнхын талаар ярьсан болохоор би гэр бүлийнх нь хүнийг жоохон сонирхож асуу гэж бодлоо. Тэгээд өөрөөс нь зөвшөөрөл авсан учраас гэр бүлийнх нь хүн Солонгос хүн юм шиг байна тийм ээ. Тэгэхээр ер нь Солонгос тухайн орны иргэнтэй гэр бүл болно гэдэг маань Солонгост амьдарч байгаа Монгол иргэншилтэй хүмүүсээсээ ямар давуу эрхүүдтэй амьдардаг юм бол бас дээрээс нь зөвхөн эрхийн нийтлээд байхгүй бас хариуцлага үүрэг хүлээгээд амьдардаг бах. Энэ ямар байдаг бол ялгаа нь? За гэр бүлийн хүн маань Солонгос хүн байгаа. Солонгос хүнтэй гэр бүл болсон гадаад иргэд 2 иргэншилтэй байх зөвшөөрөлтэй байдаг Солонгос талбай. Гэхдээ Монголд бол одоохондоо 2 иргэншлийг зөвшөөрөхгүй байгаа болохоор одоо яалтчгүй айл нэгийг сонгох гэсэн хууль ёсныхан заалт байгаа. За Солонгосын иргэншилтэй оршин сууна гэдэг нь яг иргэн хүний одоо үндсэн хуулинд нь заасан үүрэг, хариуцлага тэг эрхээ бас эдлэх ёстой ийм заалттай байгаа. Мэдээж одоо бусад одоо гадаад иргэд бол хязгаарлагдмал байнгын оршин суух зөвшөөрөлтэй иргэд маань бас тодорхой хувийн хязгаарлагдмал. За тэр нь юун дээр тодорхой илэрдэг вэ гэхээр сонгуулийн эрх хөх үйл ажиллагаан дээр одоо илэрнэ. Иргэншилтэй хүн бол бүх шатны сонгуульд саналаа өгөх хэрэгтэй. Тэгээд байнгын оршин суух эрхтэй хүн бол 3 жилээс дээш оршин суусан бол одоо орон нутгийн сонгуульд саналаа өгөх хэрэгтэй. Гадаад иргэн бол ямар нэгэн сонгуульд одоо санал өгөх эрхгүй. Иймэрхүү байдлаар ялгаатай байдаг. Бусад одоо үйлчилгээний зүйл дээр мэдээж одоо нийгмийн халамж юм уу иргэдэд хандсан зүйл дээр бол гадаад иргэд жоохон хязгаарлагдмал тал байгаа. Нэгдүгээрт иргэнийхээ төлөө одоо хууль нь үйлчилдэг болохоор иргэдтэй хандсан халамжийн үйлчилгээнүүд одоо даатгалууд бүх зүйлүүд байна. Тэгээд дараа нь одоо байнгын оршин суудаг хүмүүс юм уу гадаад иргэдэд хандсан одоо хязгаарлагдмал нийгмийн халамжийн үйлчилгээнүүд байдаг. Бусад одоо энгийн одоо амьдрахад бол тийм онцгийн ялгаа байхгүй хас. Би одоо нэг сургууль сурж байгаа гэдэг өмнө хэлсэн. Тэгээ сургууль дээр болохоор харин гадаад оюутнууд маань хөнгөлөлт маш их авдаг. Тэтгэлэгтэй сурах боломжууд их байдаг болохоор иргэншлээ солилцсны дараа сургуульд ороод одоо бүтэн төлбөр төлөхөр ингэж мэдсэн бол жоохон байж байгаа иргэншлээ сольдог байж гэдэг юм. Эсвэл гадаад иргэншилтэй хүмүүс харахад ямар гоё юм бэ? Одоо зарим сургуулиуд нь бол 50%-аас 70%, 80% одоо сургууль болгоны өөрсдийнх нь дотоодын журмаас шалтгаалаад хөнгөлт хэдэлж байгаа. Тэн дээр маш их давуу талтай харагддаг болохоор бас атархчихсан үе байсан. Өөрөө орны иргэдтэй өндөр төлбөртэй тэгээ гадны орныхонд бас ийм тусалцаа үзүүлж хөнгөлт үзүүлдэг гэхээр ямар зорилготой тэгж гэнэ үү? Ер нь улс үндэстэн чинь өөрсдийнхөө эрх ашигын төлөө мэдээж эхэлж явах хэрэгтэй байтал ямар зорилготой юм бол цаад утга санаа нь юу гэдэг юм бол? Дээд сургуулиуд болохоор одоо улсаас заасан оронтой одоо тэдэн оюутан суралцуулах боломжтой одоо тэд хүртэлх оюутныг суралцуулна гэсэн юм сургууль болгонд өөрсдийнх нь квот гэдэг юм шиг байгаа. Тэн дотроо л Солонгос оюутнаа авч суралцуулах ёстой. Тэгэхээр
тэрнээс гадаад оюутнууд болохоор нөгөө дотоод одоо тэдэн оюутанд суралцуулах ёстой гэсэн квотод ерөөсөө тооцогддггүй. Тэгэхээр гадаад оюутан их одоо хэдэн ч гадаад оюутан авах боломжтой гэсэн өөрсдийнхөө одоо сургуулийнхаа хүчин чадалтай тохируулаад гадаад оюутнуудыг авч сурах боломжтой. Тэгээд одоо бас гадаад оюутнуудыг сургуульдаа татах нэг хэлбэр байж магадгүй л дээ. Одоо тодорхой хэмжээний тэтгэлэг өгөх одоо профессорч байд юм уу, сургуулах байдаг юм уу, эсвэл одоо ямар нэгэн нэрмжит байгуулгах ч юм уу, одоо ямар нэгэн судалгааны институтийн эсвэл засгийн газар хоорондын гэдэг ингээд сургууль болгон янз янзих байгаа. Одоо суралгаараа ч байж болно. Тэгээд орон нутг руугаа байх тусмаа нөгөө хөнгөлөлт нь бас өндөр улсынхаа хувийн хувь одоо мэрэгжлийн коллеж ах уу 2 жилийн хувь 4 жилийн хувь гэл одоо сургууль болгонд тэтгэлгүүд нь янз бүр байгаа л та. Тэгээ ер нь бол 50% тэтгэлэгтэй сургуулиуд нэлээд их байдаг. Тэгээд нэлээд өндөр одоо шалгууртай дээгүүр ордог сургуулиуд нь бол суралгаараа юм уу эсвэл одоо засгийн газар хоорондын харж байдаг юм уу одоо ямар нэгэн судалгааныхаа ажиллаар ч юм уу тийм тодорхой заасан шалгуурынхаа дагуу тэтгэлэгт ингээд хамрагдаад явуулдаг юм билээ. Дотоодын оюутны хувьд бол суралгаараа мэдээж тэтгэлийн хөтөлбөр байгаа. Тодорхой хэмжээр амжиргааны түвшнээс нь бас шалтгаалаад тэтгэмж авах боломж байна. Одоо ажил мэргэжил нь одоо тухайн сурч байгаа одоо ангийнхаа дагуу байх юм бол бас тодорхой хэмжээний тэтгэлэг авах байд юм уу? Эсвэл одоо сургуулийн ажилтны гэр бүлийн хүүхэд байдаг юм уу? Иймэрхүү одоо нарийн заалттай тэнд нь хамрагдвал бас тодорхой хэмжээний тэтгэлэг авна. Гэхдээ ер нь одоо 50% тэтгэлэг зүгээр ингээд авах боломжтой байснаас одоо ямар нэгэн би тэр шалгуурт нь тэнцэж тэтгэлэг аавна гэдэг нь бол жоохон хязгаарлагдмал санагдчихсан л та надад бол. За бас их сонирхолтой юм гэдэг юм би маш их баярлалаа. Ира Монголоос ингээд очиод хэсэг хугацааны дараа гадаад гэр бүлтэй болсон гэхээр бас тодорхой хэмжээнд Солонгосын соёлоос нь жоохон суралцсан бас жоохон эдэж тасан учраас бас тэр хүнтэй ойлголцоход амар болоод гэр бүл болсон байх гэд би өөрөө чинь таамаглаж байна. Гэхдээ л бас гадны хүнтэй гэр бүл болно гэдэг алба бас их эхний үед одоо бид нар чинь бас нэг ийм хүмүүс шүү дээ монголчууд. За болно болгоч нь энэ гэдэг тий болохгүй юм гэж байхгүй ч гэдэг юм нэг өөрсдийнхөө байчих гэдэг. Гэтэл нөгөө гадны мань хүмүүс дүрм журмаар одоо харан жилхаасаа тэгээ өсөд заалгаас сурцсан учраас дүрм журмаараа байчих гэдэг гээд ингээд хоёрын хооронд нэг ийм үл ойлголцох ч юм уу бэрхшээлтэй ч юм уу хөвгчлөлтэй ч юм уу тийм жишээнүүд байдгүй манай сонсогчдод бас сонирхолтой ярил. За би нөхөртөөгөө танилцахдаа Монголд анх танилцсан. Тэгээд танилцаад 9 сарын ихэр танилцаад 10 сарын сүүлээр би Солонгост ирсэн. Одоо тийм богино хугацаанд бит хоёр гэр бүл болохоо шийдсэн гэхүү дээ. Монголд байхад нь танилцаад тэгээ манай нөхөр буцаж Солонгостой ирээд одоо имэйлээр харилцаад утсаар яриад тэгээд ерөөсөө л шууд би суулаа гэж шийдэл тэгэл би чам дээр очиод одоо ингээ виз мисийг чинь зохицуулаад ингээ хоёлоо буцаад иргээл тэгэл хурц ирэл тэгэл айгүй хурдан гэр бүл болоод Солонгост ирсэн байгаа. Тэгээд Солонгост ирэхээс өмнө бол би ерөөсөө солонгос хэлийг мэддэггүй байсан. Солонгосын талаар ойлголт бол одоо Arirang телевизээр гардаг нэвтрүүлгүүдээс ч юм уу эсвэл одоо Солонгос яваад ирсэн хүмүүсээс ч юм уу одоо тиймэрхүү үгүй бол одоо солонгос драма байдаг тийм зүйлээс Солонгосыг төсөөлж исэн болохоос өмнө нь ирж байгаагүй. Тэгээд солонгос соёлын талаар сайн мэдэхгүй ирсэн. Тэгээд хэл бас мэдэхгүй. Нөхөртөөгөө болохоор одоо их анхан шатны гэх юм уу англи хэлээр хоорондоо ойлголцдог байсан эхний ээлжинд. Тэгээд дараа нь одоо Солонгост ирснийхаа дараа яалтчгүй солонгос хэл сурах ёстой байна гэд нөхөр маань зааж өгөх гэдэг хичээсэн л дээ. Гэхдээ гэр бүлийн хоёр хүн одоо хоёр биндээ ямар нэг юм зааж өгнө гэдэг бол хүндрэлтэй асуудал юм билээ. Ялангуяа Солонгост бас тэгж ярьдаг. Эхнэр нөхөр хоёр хоорондоо машин барьж өгөхийг зааж ерөөсө болохгүй бичгтэйгөө хуульч гэдэг юм уу те. Маргаантайгаар төгсдөг. Тэгэхээр бас хэл заана гэхээр бас тийм амар шилтэй. Гэхдээ манай хүн болохоор их сургуульдаа англи хэлний утга зохиол орчуулга тэгээд эдийн засгийн чиглэлээр төгссөн. Тэгээ бас солонгос хэл заах юм эрхтэй гэрчлэгээтэй тэгээ бас гадаад хүмүүс солонгос хэл заах сонирхолтой тийм байсан. Тэгэхээр мэдээж одоо бос зүгээр энгийн хүнийг бодвол солонгос хэлийг одоо тодорхой хэмжээнд
заах чадвартай. Тэгээд мэдээж хэлний чиглэлээр төгссөн болохоор яавал одоо амархан хэлийг сурч болох вэ гэдэг талаас нь бас хараад ерөөсө 30 минутын дотор чи солонгосоо уншаад сурчин ерөөсө санаа зовлт байхгүй. Үсгэн ч гэсэн 26 үсэгт айгүй цөөхөн чи ерөөсө зовх юм байхгүй. Тэг 30 минутын дотор уншаад сурчвал чи тэгэл гадуур явж байхдаа ингээл хаяг маяг уншаад сурчин гэл. Тэгээд үсгнүүдээ бичиж өгөөл ингээл сурч байсан л да. Яг хөө мэдээж үсгэж хийжлээд уншихад бол тийм хүндрэлтэй байгаагүй. Гэхдээ би нөгөө утгыг мэдэхгүй уншаад идэг. Тэгээд ингээд гүнзгийрээд эхлэхээр бас айгүй хэцүү санагдсан. Мэдээж одоо бага насны хүүхдүүд шинээр имийг сурахад айгүй амархан хүлээж авдаг шүү дээ. Би ч одоо 27 8 цайтаас солонгост ирсэн болохоор тэр насанда дахиад одоо шинээр хэл сурна гэдэг тийм амар байгаагүй л дээ. Магадгүй одоо яалтчгүй сурахаас өөр аргагүй болохоор одоо тэгээд ямар нэгэн байдлаар сурыг гээд тэгээд ингээд гэрээрээ сурах гэж оролдоод тухайн үед бол бас одооных шиг ийм одоо бол солонгос гадаад иргэдэд зориулсан солонгос хэл сурах төв бол үнэтэй үнгүүгээр 9 жоророо одоо байна. Тэгээ хуваараа зааж өгч байгаа манай Монгол оюутнууд ч гэсэн одоо онлайнаар ингээд шууд зааж байгаа ч юм уу солонгос хүмүүс ч одоо сайн дурын байдлаар солонгос хэл заах юм зөндөө л байна л да. Бас тэгээд гадаадын орнуудад солонгосын элчин сайдын яамны хажууд одоо Сэжүн Хагдаан гэсэн нэртэй солонгос хэл соёлын төвүүд байна. Тэнд бас өнгөө суралцах боломжууд айгүйх болцсон байгаа. Тухайн үед бол тийм нөхцөл байдал байгаагүй. Тэгээд гэрээрээ жоохон үзээд яаж бас нэг ер нь л болохгүй байна. Би ерөөсө сургуульд явъя гэж шийдээд тэгээд Согон их сургуулийн солонгос хэлний бэлтгэл ангид ороод солонгос хэлийг сурч эхэлсэн. Гэхдээ ер нь ингээд эргээд харж хахад ер нь ямар нэгэн юмыг магадгүй ялангуяа гадаад хэлийг багшаас хэлж сурах ёстой юм байна л гэж ойлгосон л доо. Одоо ч гэсэн ингээд заримдаа нэг яг нэг тухайн дөнгөж хэдэн сар сургуульд орохоос өмнө ингээд нэг сурч байсан буруу зүйл ч гэдэг юм уу эсвэл буруу ингээд цээжлэгдсэн анханасаа нөгөө буруу тогтцсон юм ингээд ерөөсө засагддгүй нэг тийм муу зуршил суучдаг юм бэлээ. Тэгээд дараа нь ингээд сургуульд ороод ийм байсан байх, тийм байсан байх гэх багшаар ингээд яг зөв албан ёсынхын хөтөлбөр програмын дагуу тэгээ багшаа сурна гэдэг бас өөр юм бэлээ. Тэгэл тэр үед л бодож байсан л да яг багш гэдэг чинь бас ийм шал өөр байдаг юм байна. Юмыг бидаа сурна мэдээж тийм чадвартай мундаг хүмүүс ч гэсэн байдаг бах. Тэгтээ ялангуяа хэл гэдэг чи одоо соёл нийгэм тэр чигээр одоо бүх зүйл шингэсэн зүйл байгаа. Тэгэхээр солонгос хэлийг солонгос багшаас нь сурна гэдэг бол маш чухал асуудал юм байна гэдгийг ойлгож байсан. Тэгээд маш олон хүмүүс ийм замаар явж исэн тийм бас манайх яриад байдаг хараар олон жил яг хийдэг ажлаа хийгээд олон жил болсон хүмүүст манаас боломж нь байгаагүй учраас хэлээ бүрэн дүрэн эзэмшиж чадахгүй одоо араасаа нэхээсээ татастай амьдардаг хүмүүс байгаа шүү дээ. Зөвхөн мөнгө одоо явуулахаас өөр аргагүй амьдралтай улсууд байж байгаа. Тэр хүмүүс маань бас буруу ч ихэн арга байхгүй ингээд ажиллаа хийсээр хагаад хэлээ сайн сураагүй. Тэгээ нөгөө анханасаа тавтаад сурцсан тэр алдаа чинь насан туршдаа тэр алдаагаараа л ингээд яриад идэг. Нөгөө өгнүүдэд хуурахгүй би чигийн үйл өгнүүдэд хуурахгүй тэр чигээр нь хэлэх жишээний тий бас ийм хүмүүс нэлийн эн тэнд байдаг бах. Хэлний сургуульд орсон чинь цаашаа нөө үргэлжилж явсаар гадаад одоо докторийн ажил бичиж явж байгаа юм байна. Ямар сургуулиудыг дөөргөө ямар мэрэгжил чиглэлээр одоо докторийн ажил бичих гэж явж байгаа бол за сургууль их ороо бусгаа одоо хүн сонсвол ямар туйлбаргүй уг нь бол одоо ингээд судлаач одоо доктор хүртэл сурахаар бол одоо нэг мэрэгжлээрээ дагнаад хүн чинь ингээд явдаг да тийм миний болохоор айгүйх ороо бусгаа байсан. Солонгос хэл сурсныхаа дараа за одоо би солонгост ингээд ямар ч хэлсэн хизээ хаашаа явахаг хэлж мэдэхгүй. Гэхдээ би ер нь бол нэг хэсэгтээ солонгост ингээд удаан хугацаагаар амьдрах юм байна. Тэгэхээр одоо би энэ улсад одоо юу хийх үү, яаж амьдрах үү гэж бодож жогод ямар ч хэлсэн би ямар нэгэн ажил хөдөлмөрөөр эрхлэх хэрэгтэй. Манай монголчууд чинь нэг тийм шүү дээ тий. Одоо солонгос соёл, гэр бүлийн соёл гэдэг бол маш өөр гэх юм уу та. Гэр бүл болсон эмэгтэй хүн ихэвчлэн одоо гэр орныхаа ажлаа ар гэрээ хүүхдүүдээ өсгөх бойжуулахад одоо 100% өөрийгөө зарцуулдаг бүх цаг заваа одоо гэр бүлдээ зориулдаг тийм соёлтой. Тэгээ ер нь одоогийн сүүлийн залуучууд бол маш өөр болсон. Одоо 40 гаруй насны юм уу 50 гаруй насны хүмүүсийн хувьд бол одоо тэр хүмүүсийн цаг үеийнх нь одоо соёл биед нь шингэсэн ухамсар нь болохоор
эмэгтэй хүн гэр болох юм бол одоо гэртээ байна. Гэр бүлийнхнийхээ төлөө одоо өөрийгөө зориулна гэсэн тийм соёлтой. Эрэгтэй хүн бол одоо ажил төрлөө хийгээд гэр бүлээ амар амгалан байхад нь зориулах одоо тийм үүрэгтэй гэж ойлгож байсан. Тэгэхээр мэдээж бас тиймэрхүү талын бодол манай хүнд байсан бах. Анх бол тэгээд одоо сайхан ингээ гэр бүл болчлоо. Одоо манай гэр бүлийн хүн ингээд миний арын албыг дагаад гэр бүлээ ингээд зохицуулаад гэр орноо зохицуулаад ингээд намайг дэмжиж ингээд амьдрах байх гэсэн тийм бодол байсан бах. Тэгээд тэр бол талаар болсон юм гэж дараа. Тэр одоо хүлэн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон. Би бол тэгэж ингээд тогтвортой тэгэж байх юу боломжгүй одоо хүн нь өөрөө тийм бүтцтэй юм байна л да. Тэгээд за ямар нэгэн ажил мэргэжил хийхин тулд би одоо хилийн ямар ч байсан сурах ёстой, хилээ сурах юм байна. Тэрнээс гадна одоо ямар нэгэн мэргэжлэр ажиллахын тулд энэ улсад нь сурчих юм бол бас арай дөхүү юм болов уу гэж одоо хамгийн анх болохоор веб дизайны чиглэлээр коллежид орж исэн. Тэгээд суралцчих явцад би 2008 онд анх сургуульд орсон юм байна. Тэгээд 2.2 жил гарсан болоо 2010 он болоход яг төгсөх улирал дээр санамсаггүй одоо нэг тийм тохиолдол болоод орон нутгийн сонгуульд оролцох тийм зүйл болоод за тэгээд сургуулиас төгсөөд сонгуульт ажил маань бас эхлээд орон Кёмгийн мужийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүнээр ажиллах болсон. Тэгээ сургуулаа төгссөн. Шинэ ажил эхэлсэн чинь надад болохоор одоо иргэдийн төлөөлөгчдийн хурлд байгаа хүний хийх ёстой ажилнууд одоо тухайн орон нутагт байгаа иргэдийнхаа төлөө эрүүл ах уй одоо амьдрал амжиргаа одоо тэр хүмүүс юу хэрэгтэй байна, юу хийх хэрэгтэй байна, яах вэ гэдгийг одоо би бодож боловсруулах ийм ажил хийгээд эхэлсэн чинь гинтхэн нөгөө сурч исэн мэргэжил маань солигдоод за би ерөөсөө ажил хийхэд надад бас энэ Солонгосын нийгмийн талаар бол надад айгүй дутмаг байна. Би одоо ирээд ч бас удааг байсан. 2003 онд ирээд 10 онд ажилд орсон гэдэг чинь 7 жилийн хугацаа. Тэгтээ 7 жилийн хугацаанд одоо Солонгосын төрийн байгууллагын тогтолцооч гэдэг юм уу, нийгмийнх нь халамжийн талаар бас тухайн одоо улс иргэдийнхэн талаар энэ орон нутгийн засаг захиргаа нь яаж ажилдаг, юу хийдэг, ямар бодлоготой яаж явдаг гэдэг юм уу тэр талаар ерөөсөө мэдээлэл байгаагүй болохоор за энийг ерөөсөө сурах ёстой байна гингүүтэй нийгмийн халамжийн ангийн 3 дугаар курс руу шилжээд орчоо 2 дугаар курсээ төгсөөд дуусангуудаа тэгээд нийгмийн халамжаар бакалавра дуусгасан байгаа. Тэгээд ажлаа үргэлжлүүлээд хийгээ явж байгаа болохоор бакалавра дуусгангуудаа за ер нь бас ажилтаа маань холбоотой юм уу гэд төрийн удирдлагаар мастера хийсэн. Үргэлжлүүлээд гэхдээ мэдээж яг одоо би гадаад гаралтай хүн тэгээд ямар ч ажил хийсэн одоо ямар ч сургуульд ямар ч мэргэжлэр сурсан байлаа гэсэн миний хувьд болохоор гол сэдв нь цагаач иргэдийн талаар Солонгост амьдарч байгаа одоо гадаад иргэдийн талаар тэр хүмүүст одоо энэ холбогдох хуулийн ч юм уу журмын ч юм уу миний сурч байгаа зүйл ч юм уу яаж нөлөөлөхөр байна юу хийж болохоор байна ямар байна гэдэг тал дээр голдуу явж исэн болохоор хэдий өөр чиглэлийнч байлаа гэлээ гэсэн гол сэдв нь хэвээрээ байсан гэж бодогддог. Тэгэхээр одоо надад бол тийм айхтар энэ нэстэ тэс өөр юм байна гэсэн тийм бодол ерөөсө төрж байгаагүй. Ингээд нийгмийн халамжаар ягаад төрийн удирдлагаар мастера хийснийхаа дараа олон соёл нийгэм судлалын чиглэлээр докторийнхаа хичээлийг сонсоод дүүргэсэн. Тэгээ одоо дипломоо арай бичиж дуусч амжаагүй одоо судалгааныхаа ажил дээр л явж байна. Дунд нь бас жоохон ороо босготой зүйл байсан. Одоо ажлын асуудалч байлаа, сэдв солигдох ч асуудал байлаа. Тэгээд бас ажил солигдсноос болоод өнгөрсөн 9 сараас бас дахиад мастераар шал өөр чиглэлээр бас сураад явж байна. Энэ нь болохоор эмнэлгийн менежментийн чиглэлээ одоо мастрын 1-р курс улирлаа дуусгачаад ингээд цаашдаа үргэлжлүүлээ сурах гад явж байна. Маш их баярлалаа. Маш дэлгэрэнгүй хариулт өгсөнд. Тэгээд би сая бас дотроо инээд мань хүрээд ээжлээ. Инээд мань хөрөх жоох нэг тоглоомор. Галзуу дурлал ганц Монгол аваад ирсэн чинь гэртээ тогтдгүй Монгол аваад ирсэн. Ингэсэн шүү дээ. Бид айгүй хурдан ингээд ирсэн гэж ярьсан шүү дээ. Гэр бүл болсон гэдэг. Тэгээ нөгөө Солонгос залуу маань галзуу дурлал ганц эмэгтэй аваад ирсэн чинь гэртээ тогтохгүй юм болсон байх тийм ээ. Тэг яг тийм болсон.
За тэгээд манай зочин маань бас их сонирхолтой. Манай монголчууд маань Солонгос улс руу одоо имчилгээний зорилгоор ер нь аялал жуулчлалд ажил хийх гээд маш олон журмаар монголчууд одоо Солонгос руу явдаг гэдгийг хүн болгон мэдж байгаа. Тэгээд бас ийм эмнэлэг имчилгээ, эрүүл мэндийн одоо зуучлал, хэл соёлын зуучлал энэ төр гэдэг маш олон төрлийн ажлуудыг авсаргаж ажилтдаг гэж би ойлгосон байж байгаа. Энэ талаар нь дэлгэрүүлж асуух учраас та бүхэн эхнээс нь дуустал сонсох юм бол маш олон мэдээллүүдийг авах болно шүү гэд бас хэлээ. Тэгээд энэ удаагийн асуулт маань болохоор Солонгос улс ер нь дөрвөгч цагаачтад хэр ээлтэй орн юм бол цагаачт гэж их ирдэг үү? Ирдэг бол ямар орнуудаас ирдэг юм бол тэгээд гадны одоо гаднаас ирсэн хүмүүстэй нийгмийн халамж үзүүлэх одоо гадны зочин ажилчин гэж байдаг. Зочин ажилчдыг би асуугаагүй. Одоо гаднаас дөрвөж орж ирсэн хүмүүсийг эмэгтэйчүүдийг харж үзэх тэр тал дээр ямар байдаг бол? Яг албан ёсны цагаачлалыг бол хүлээж авахдаа ер нь их хатуу нөхцөлтэй одоо хий баргийн цагаачлалыг одоо энгийн дөрөв хэсэг гэж ярьдаг ч гэдэг одоо тухайн өөрийнх нь орон нутагт нь ямар нэгэн шалтгаанаар одоо шашны юм уу эсвэл одоо дайн байлдаан юм уу юу одоо эрхэм зөрчигдснөөс болоод уу эсвэл ямар нэгэн шалтгаанаар тэр хүн одоо тухайн улс оронд амьдрах боломжгүй болоод өөр улс орн руу дөрвөөд иймэрхүү байдлаар цагаачлал хүссэн гадаад ирээдийг бол ер нь маш хатуу нөхцөлтэйгээр хүлээж авдаг юм байлээ. Одоо жилд одоо хэдэн мянган хүн хүсэлтэд өгөхөд одоо тэндээс нэг 100 хүн ч байдаг юм уу зөвшөөрөл авахар ч байдаг юм уу ийм үзүүлэлттэй байдаг болохоор яг дөрвөгсөд гэж одоо цагаачлал хүсэж байгаа хүмүүст бол маш хатуу ханддаг. Одоо гэр бүл болсон юм уу эсвэл одоо бүр нарийн мэргэжлийн ажилчид тэгээ одоо гадаад оюутнууд байт юм уу тодорхой одоо хугацаагаар Солонгост байж байгаад эргээд буцаад явхаар гадаад иргэдэд бол одоо боломжтой арай нээлттэй тэгээ бас магадгүй Монголоос ойрхон сүүлийн үед бас одоо K-pop ч гэдэг юм уу K-beauty гэдэг одоо Солонгосын бүх одоо чиглэлээр дэлхийд бас нэлээд нэртэй болоод байгаа одоо тэр 8-аач гэсэн драманаас хүсүүлэл одоо нэг хэсэг зунжангаал бахан тийм тоглоомтой холбоотой тэр драмагийн талаар нэлээ их юм болсон. Гэхдээ яг одоо солонгочууд маань өөрсдөө тэр нь дурлаж үзсэн үгүй би бас яг сайн хэлж мэдэхгүй л байна. Би өөрөө бас үзээгүй зүгээр л мэдэн дээр л өстой энэ амар алдартай болоод байна л гэдгийг нь харж байсан болохоос ш. Тэгээ иймэрхүү янз бүрийн одоо нийгмийн урсгал ч юм уу соёлын нөлөөч гэдэг юм тэндээс болоод Солонгосыг зорж ирж байгаа гадаадынхан бол маш их байдаг. Бүх улсаас одоо Солонгост бол ер нь 180 гаруй юм уу 190 гаруй орноос гадаад иргэд оршин сууж байгаа. Тэгэхдээ оюутнуудын хувьд бол мэдээж тодорхой нөхцөлөө хангах юм бол виза аваад оршин суух хэрэгтэй. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа одоо хууль ёсоор байгаа хүмүүс ч гэсэн байна. Харин одоо мэргэжлийн ажилтнуудад бас нэлээд жоохон хатуу шалгуур тавьдаг. Тэр ажилтныг ажилуулах компанид бас нэлээд өндөр үзүүлэлт заадаг. Одоо 5-аас дээш ажилчинтай байх одоо жилийн орлого нь одоо $200,000 дээш ч гэдэг ч юм уу. Тэгээд ажилчид нь бүгдээрээ одоо нийгмийнхаа даатгалд хамрагдсан байна уугүй юу гэдэг одоо иймэрхүү хатуу нөхцөл зааж ээж нөгөө мэргэжлийн ажилтан гэднийг нь авах эрхтэй болно. Тэгээд тэр хүний мэргэжил одоо бас Солонгост хэрвээ Солонгос хүн хийж болохоор ажил бол тэрийг бас зөвшөөрдөг. Заавалчгүй тэр хүний гадаадаас авах шаардлагатай гэдэг одоо нөхцөлийг нь харж ээж эрхийг нь олгох ч гэдэг юм уу. Ийм янз бүрийн асуудлаас болоод бас нэлээд чанга санагддаг ер нь бол харин хэрвээ хууль ёсоор амьдарч байгаа тохиолдолд бол маш тайван орон тэгээд бас нийгмийн халамж ч гэсэн тодорхой хэмжээгээр одоо эрүүл мэндийн даатгал нь эмнэлэгтэй сайн үйлчлдэг эрүүл мэндийн даатгалтай байхад бол ер нь тэгэл бага зэргийн өвдөхөд л ер нь эмнэлгээр шууд очиод үзүүлдэг үйлчлэгээ авахд бол хямд одоо нэг ёсондоо 30%-ийн төлбөрийг нь өвчтөн өөрөө төлж ийн гэсэн. Тэгээд 70%-ийг нь улсаас даатгалаас гаргаж ийн гэсэн. Тэгэхээр эмнэлгийн үйлчлэгээ ч гэсэн хямдхан одоо энгийн нэг ханиа түрээд ч юм уу одоо ямар нэгэн өвдөд эмнэлэгт очиод үзүүлэхэд нэг 3,000-аас 5,000 вон гэдэг чинь доллараар тооцвол нэг 2.5-аас нэг $4 орчим ч юм уу үзлэгийн төлбөр нэг тиймэрхүү хэмжээтэй гардаг. Тэгээ им ч гэсэн даатгалын систем нь сайн байдаг. Мэдээж одоо үнэгүй үйлчлэгээ үзүүлдэг газрыг бодвол тодорхой хэмжээний төлбөртэй. Гэхдээ өндөр төлбөртэй одоо Америк ч юм уу бусад орнуудтай харьцуулахад бол харьцангуй даатгалын систем нь сайн үйлчилдэг.
нийгмийн даатгал нь. Мгм. Тэгээд үйлчилгээний байгууллагууд одоо унаа машин гэдэг юм уу бүх зүйлүүд нь системтэй сайн хөгжсөн. Ийш тийшээ явахад мэдээж одоо газар нутаг жижигхэн улс л та. Тэгтээ үйлчилгээний үйлчилгээний газрууд нь маш үйлчилгээ сайтай, айгүй хурдан шалмгай. Одоо ямар нэгэн хорооноосоо тодорхойлт авах ч гэдэг юм уу бүх зүйл нь системтэй. Цахимаар одоо үйлчилгээнүүд ер нь дийлэх үйлчилгээнүүдээ авах боломжтой. Цаг их хэмнэсэн хурдтай байдаг болохоор Солонгост жоохон байжгаад одоо өөр улс орнд, Европын орнд ч гэдэг юм уу, Монголд ч юм уу эсвэл ямар ч оронд очисон ийм хурдан үйлчилгээ үзүүлж байгааг ер нь мэдрэхэд жоохон хэцүү. Тэгэхээр хитрхи одоо жоохон муузан сурах тийм байдал ажиглагддаг. 24 цагийн турш цахимаар би одоо тодорхойлт аваад бүх юм одоо бичгээ солонгос хэл дээр авах уу, англи хэл дээр авах уу гэд гараад ирчдэг болохоор заавал одоо нэг гарын үсэг хүлээгч байдаг юм уу, эсвэл одоо ямар нэгэн шат дамжлага дамжиж гэдэг юм уу, тэг өөрийнхөө холбогдлолтой тодорхойллыг авахд бол тийм зүйл байхгүй болохоор жоохон тэр төрийн албаны юм уу эсвэл одоо бусад үйлчилгээний систем дээр хоолны хүргэлт ч гэсэн одоо шууд ингээд захиалаад тэдэн минутын дараа одоо таны захиалгыг хүлээж авлаа, хоолоо хийж гин хийгээд болцсон хоолыг одоо хүргэгч аваа явлаа. За хүргэгч одоо яг ингээ газрын зураг дээр хаана явж байгааг нь харагдаад за таны үүдэн ирлээ шүү. Одоо 1 минутын дараа таны үүдэн дээр ч очих болно гэдэг ингээ шууд ингээ гараад ирчдэг болохоор бүх юм ингээд айгу хурдтай өрнөдөг гэх юм уу. Нэг бодлын жоохон хэцүү хитрхи бүх юм ингээд аваасаа ингээл дараалал нөгөө хурданд нь тохируулж амьдрах ёстой юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ бас нэг бодлын жоохон бие дамар үйлчилгээ сайтай гэж боддог. Тэгээд альва хөгжил бас сайн давуу талын хажууд нэг жижигхэн бас нэг сар зүйл наалдастай байдаг юм болохоор тийм ээ. Юм чи хоёр талтай алтан медаль хүртэлтэй 10 үргээд хоёр талтай байж байгаа болохоор би анх би бас нэг хэлний курс хийж байсан. Хувийн хэлний курст яваад тэгсэн чинь манай багш аминдаа хөрхи германчуудыг цаг их барьдаг. Тэгээд жишээ татаад ингээ ярьж байгаа юм л да. Тэгээд Африкийн нэг хүн герман хүн хоёр ингээ автобусны буудлын дээр автобус хүлээгээ байсан чинь нөгөө автобус нь ирэхгүй. Тэгээд бүр хүлээгээд 10 минут хүлээгээд 15 минут хүлээгээд бүр болохгүй бол баг боож өгч байгаа ингээ тэр үед би бурууч ойлгоцсон байж магадгүй. Миний германы төвшин тийм сайн биш. Одоо тэр хүний ярьж байгааг би өөрөөр ойлгоцсон ч байж магадгүй. Тэгсэн чинь би одоо тэр Африк хүнийг өөртөө бас нөгөө гадны хүн юм бол өөртөө зөөрлөд тий би тэгж хэлж ирсэн. Тэг эцсийн бүлэгт хэн хожиж гэнэ гэж тэр Африк хүн хожиж штэ. Төвчээртэй хүлээснээр тэр хүн амьд үлдэж байна. Нөгөө хүн алга болцсон байна гэж хэлж ирсэн. Одоо тэгсэн чинь 20 хэдэн жилийн дараа ёстой 10 минут 15 минут алдна гэдэг чинь айгүй худалчунд уур хүрч байгаа юм чи одоо өөрөө тийм болцсон. Нэг хүний тэгээдсэн чинь тэгэхээр чи нөгөө нийгмийн дагаад хүн чинь бас их өөрчлөгддөг юм байна тийм ээ. Нийгмийн одоо тэр хурдтай технологи хөгжсөн Солонгос орнд чинь та хэд манаас их өөр болсон мэдээж бас байдаг байх. Нэг зүйлийг би асууя гэж бодлоо. Германы нэг юм нэртэй сэтгүүлч зохиолч хүн хэлсэн байдیں۔ Итгэлтэй би чамд итгэсэн шүү гэдгийг одоо үзүүлж чадсан. Тэр бол маш их том нэр төр хэрэгээг хэлсэн байдیں۔ Солонгос хүмүүсийн ер нь итгэлийг олж авахд тэр итгэлийг олох зам нь хэр урт байгаа юм байдаг бол. За Солонгос хүмүүс бол ер нь их дайчин ажилсаг хүмүүс. Мэдээж одоо 58 он 60 он гэд дайны дараах бол маш хэцүү хүнд хэцүү бүх зүйлийг одоо нойлоос хэлсэн гэхэд хэлсдэхэргүй. Тэгтээ богино хугацаанд энэ хөгжлийг бий болгож энэ орныг босгосон болохоор их үнсэрхэг үзэлтэй бас их ажилсаг дайчин хүмүүс. Тэгэхээр ажилсаг хөдөлмөрч хүмүүс бол адилхан ажиллаж хөдөлмөрлөж чаддаг хүнийг илүү их үнэлдэг болов гэсэн тийм сэтгэл ер нь төрдөг. Яг нь мэдээж мэдэхгүй байж олон чадахгүй байж болно. Гэхдээ тэр хүн хичээлдээ зүтгэлтэй хийж лээвэл энэ хийж чаддаг хүн. Ялангуяа манай монголчууд бол одоо шинэ орчинд нөхцөл дасан зохицохдоо маш сайн. Бусад одоо гадаад улс орнуудын иргэдтэй харьцуулахад солонгос хэлийг маш сайн сурдаг. Айгүй сайн цэвэрхэн ярьдаг. Ерөөсөө л солонгос хүнээс ялгагдахгүй солонгосоор ярьдаг. Ялангуяа манай оюутнууд байна, залуучууд байна. Ерөөсөө монгол гэж хэлэхээргүй тэгж ярьдаг болохоор монголчууд яагаад солонгосоор ингэж сайн ярьдаг гэж солонгосууд бас айгүйх асуудаг. Тэгээд монголчуудыг ажилуулж байгаа одоо ажил олгогч нараас ч гэсэн монголчууд ажилд их сайн
Монгол хүмүүсийг ажилуулах дуртай гэсэн тийм хүмүүс байдаг. Мэдээж одоо жоохон олон хүн дотор саарч зүйлүүд байлгүй яг гэхдээ монголчууд маань ерөнхийдөө бол ер нь ажилд сайн юм байна. Юмыг одоо дорн сэтгээд хэлбэрчлээд амархан хурдан хийчдэг. Одоо нэг хүн 4 цаг 5 цаг ноцтолдох ажлыг бол нэг 2 цаг юм уу 2 цаг хагас дуусгачаад үлдсэнд нь амраа суужаад хийчихэд юм уу тийм зүйл их ажиглагддаг болохоор бас тодорхой хэмжээгээр солонгосууд Монголыг үнэлдэг болов гэж боддог. За маш их баярлалаа. Их сайхан хариултыг мэдээж элэг нэгтэй монгол хүнийхээ талаар сайхан юм сонсхийг л бодож хөтлөгч би асуулаа гэдэг би бодит юм л сонсох гэж асуусан байж байгаа. За баярлалаа. Ира ер нь Солонгост маш их олон монголчууд амьдардаг. Гадаад амьдарч байгаа олон монгол хүмүүсийн маань бас нэлээд их хувь нь Солонгост амьдардаг, ажилдаг. Тэгэхээр Солонгос улсад ажил хийгээд амьдарч байгаа хүмүүс маань ер нь дийлэнх хийх юм амьдрал нь ямар шүү байна? Солонгост амьдарч байгаа монголчууд маань за нэг мэдээж ковидоос шалтгаалаад харьцангуй тоон буурсан бах. За өмнө нь бол нэг 46,000, 48,000 за их байх үедээ 50,000 гаруй монголчууд Солонгост амьдарч исэн. Ер нь байнга одоо ирж очдог хүмүүс маань ч гэсэн нэлээд ихэд одоо ойрхон тэгээ виз авахд бол одоо бусад одоо өндөр шаардлагатай орнуудыг бол харьцангуй уян хатан байдаг болохоор олон хүмүүс бас ирж очдог байсан баг. Уучлаарай асуултад мартсан юм ярьж байгаа. Би ингэж асуусан. Ер нь Солонгост байдаггүй хүмүүс за би өөрийнхөө ойлголтыг хэлье. Ер нь Солонгост бол харьцангуй мөнгө сайн цуглуулж ажил хийж чадах юм бол мөнгө цуглуулах боломжтой. Гэхдээ эрүүл мэндээрээ бас хохирж үлдэх тийм тохиолдлууд бас байдгаа гэдэг ярьдаг. Энэ хэр ортой бол тэгээд ер нь дийлэнх ажил хийж байгаа монголчуудын маань амьдрал ямар шүү харагддаг вэ? Хүн болгон ялгаатай одоо ямар статустай амьдарч байна вэ гэдгээсээ л ялгаатай юм шиг байна. Хэрэг хууль ёсоор амьдарч байгаа бол ажил олгогчоос одоо шаардах эрхтэй болчих чинь гэсэн үг. Хамгаалтын хэрэгсэлж байдаг юм уу? Одоо ажлын нөхцөлийн байдлаарч байдаг юм уу? Хэрэг тэр нь тохирохгүй бол ажлаа солиоч гэдэг юм уу? Ингээд солиод явах эрхтэй байна. Гэхдээ хууль бусаар амьдарч байгаа хүмүүс маань хууль бус гэдгээсээ шалтгаалаад хүнд байдалд орох одоо ажил олгогчоос зөвхөн хий гэсэн ажлыг нь хийх боломжтой. Бусад одоо ямар нэгэн газар очиод дахиад шинээр одоо ажилд ороод нөгөө орчиндөө дасан зохицоод нөгөө ажиллаж байгаа хүмүүстэйгээ ойлголцсон гэдэг бол хүнд байдаг болохоор тэрнээс бол үүдэлтэй жоохон хүндрэлтэй асуудлууд байдаг. Тэгэхээр нөгөө хүмүүс маань одоо хууль бусаар оршин суухаараа эрүүл мэндийн даатгалгүй болохоор эмнэлэгт очиход бүрэн төлбөрөө төлж үйлчлэгээ үзүүлнэ гэдэг бас хүндрэлтэй тодорхой хэмжээгээр санхүүгийн байдалд бас нөлөөлнө гэсэн үг. Хууль бусаар байна гэдэг маань хөдөлмөрийн хөлс нь бас доогуур байна гэсэн үг. Мэдээж одоо олгогч маань мэдээж сайн хүн одоо таарад цалин мөнгөний хангалттай өгөөд бас нөгөө хүний төлөө гэсэн хүмүүс бас байна. Бас нөгөө талаар энэ одоо хууль бас хүний чинь би нэг иймэрхүү хэмжээний мөнгө өгөөд ажилуулчихад одоо яах вэ гэсэн байдлаар харьцдаг хүмүүс ч байдаг. Тэгэхээр тийм нөхцөл байх юм бол үнэхээр бас хүндрэлтэй асуудлууд байна. Ажлын нөхцөл байдал нь хортой нөхцөлд ажилладаг. Эсвэл одоо өөрөө одоо хил усны ойлгомжгүй байдлаасаа болоод юм уу, мэдэхгүйгээсээ болоод юм уу, хэлсэн зүйлийг нь анзаараагүйгээсээ болоод үгүй бол ажил олгогч нөгөө хүндээ анхааруулж хэлээгүйгээс болоод бэртэж гэмдэх юм уу, эсвэл одоо удаан хортой нөхцөл, тоостой нөхцөл, чимээтэй нөхцөл ажиллах тэгээ бас хүүтэн одоо шууд бүр хөлдөөгчн дотор одоо ажиллах бас тийм нөхцлүүд ч байна. Гадаа барилга дээр ажиллах нөхцлүүд ч байна. Ийм ажлынхаа нөхцөл байдлаас болоод эрүүл мэндээрээ хохирох асуудал байдаг л да. Маш их гардаг. Энэ дээр харин хувь хүн өөрөө бас өөртөө гамтай хандаасаа гэж үнэхээр хэлмээр байна. Одоо өвдөхөр манай монголчууд ер нь жоохон гүргэрдүү штэ. Жоохон өвтгöd жоохон энд ингээд гайгүй болчих واخ өө. Тэгээ бас нэг зүйл нь болохоор бид нэр багасаа гэдэг юм уу эсвэл дур мэдээд нөгөө эмийн сангаас л эм айгүйх авч уудаг. Түүнээсээ эмнэлэгт очоод эмчээр үзүүлээд бичүүлээд аваад эм аавна гэдгээд төгшөөд юм уу.
Тэгэхээр Монголоос бас эмээ их авчирч уудаг хүмүүс байдаг. За энд өвтгөр одоо ходоод өвдвөл ноошпа уухад л болчихно. За жоохон аналгын уучвал одоо цус шингэлэхэд сайн ч гэдэг юм уу тий. Нөгөө өөрөө өөртөө эмч болоод өөрөө өөртөө мэдээд ингээд эм угаад байдаг ч юм уу. За одоо эсвэл энэ сайн тэр сайн ингээд янз бүрийн бүтээгдэхүүн хэрэглэгч байдаг юм уу. Тийм тал бас жоохон ажиглагддаг. Тэгэхээр тэгэж цаг алдалгүй зүгээр эмчтэр очиод үзүүлээд тодорхой хэмжээний төлбөрөө төлөөд одоо эмчилгээгээ хийх вэ үү, эмчийн бичиж өгсөн эмийг авч ухаар байна уу, тэрийг нь хэрэглүүл их үр дүнтэй баймаар байна, цаг алдмааргүй байна. Дараа нь өшөө том төлбөр төлөхөөс сэргийлэхээр байдаг тийм талууд байгаа. Тэн дээр жоохон анхаарал хэрэгтэй юм уу гэж боддог. Үнэхээр одоо энд сурсан мэрэгчлэрээ одоо том корпорациудад Samsung, Hyundai гэдэг юм уу, өөр одоо Google Korea ч гэдэг юм уу, тийм том компаниудад ажиллаж байгаа залуучууд маань ч гэсэн зөндөө байдаг. Тодорхой хэмжээгээр энгийн ажиллаа хийгээд сургуульдаа сураад явж байгаа хүмүүс ч байгаа. Тэгэхээр мэдээж одоо 40 гаруй мянган монголчууд байгаа болохоор бүгд л янз бүрийн өөрийн гэсэн замналтай, ажил хөдөлмөртэй, амьдралтай л өрнүүлж ах шиг байна да. Ястал тэгж байгаа хта. Хүн болгоны зам мөр нь бас өөр үж байгаа. Хүн болгоны хэлний төвшин нь өөр үж байгаа тий. За маш их баярлалаа Ира. Сая бас их том сэдвийг ярьж гин гэж бодож байна. Миний хувьд бол одоо ахуйн эрүүл мэнд гэж том байж байна. Солонгос хүмүүс энэ дээрээ их хэр байдаг юм бол одоо багаасаа хүүхдтэй маш их юм зааж сургасан тэр тал дээр германчууд ер нь их сурхий гэж би бодоод байдгийн. За би яг өөр хин чигээр хэлье. Би одоо Германд ирснээс хойш ичгүй яг энэ хэлий өдөр болгон одоо аимсаас олж өмсөх хэрэгтэй байна гэдгийг би энд ирээд сурлаа. Тэгээд өөрөний одоо сойзоо хийчихсэн тэр сав руу би бас өөрийнхөө сойзыг хийж болохгүй юм байна. Орхоо ичсэн шүттэй хүний сойзтай наалдуулаад тавьж болдгүй юм байна гэдгийг би энд ирээд сурлаа. За шингийн ямиг бас их сайн уух ёстой байдаг юм байна ч гэдэг юм уу. Ингээд хамгийн наатай талын гэхдээ цаатаа талдаа маш их олон жилийн одоо урт удаан эрүүл байх тэр элементар юунуудыг энд ирээд зарим юмнуудыг бас их сурлаа. Тэгэхээр энэ тал дээр солонгосчууд яадаг бол энэ тал дээр монголчууд бас яаж анзаардаг бол танай гэр бүлийн чинь хүн бас тухайн орны хүн учраас хадам талаасаа суралцсан тэр хүмүүсээс харж үзэж байгаа юмнууд байдаг лөө гэд бодож байна. Энэ тал дээр жоохон сонирхол. Тийм магадгүй одоо улс орн болгоны нөгөө ахуйн соёл гэж хэлэх юм уу? Тийм зүйл нь бас нөлөөтэй байдаг баха. Уур амьсгал одоо оршин сууж байгаа байшин одоо Монголд бол Монгол гэрч байна, хашаа байшинч байна, орон сууцны байрлагч байна тий. Тэгээд жилийн 4 үйлрэлтэй хүйтэнтэй хүйтэн халуундаа халуун тийм нөхцөл нь бас нөлөөлдөг бах. Солонгост бол харьцангуй яг өвөлдөө хүйтрэрлээ гэхэд нэг хас 20 градус орчим. Тэгээд зуны халуун нь бол за 36-7 градус хүртэл хаалдаг. Тэгээ жоохон чиглэгдүү далайд ойрхон болохоор тийм уур амьсгалтай. Тэгээд ер нь одоо суурин ахуйн соёлтой хүмүүс болохоор магадгүй монголчуудаас өөр халдаа манайхан ч одоо нүүдлийн соёлтой болохоор яг тэр нөлөө бас байж магадгүй гэж бодоод байгаа юм. Суурин соёлтой байгаа тэгээд одоо ер нь ингээ харж байгаа цэцэрлэгээс нь ч юм уу эсвэл одоо ээжүүд одоо гэр бүлүүд залуу гэр бүлүүд хүүхэдтэй болоод төлөвлөхөөсөө эхлээл одоо нөгөө төрөж байгаа хүүхэд маань суралцаж эхэлнэ гэсэн үг л дээ. Одоо хүүхэдтэй болохоос өмнө эцэг их хоёр нь одоо яаж ирүүл байх вэ гэдгээ бэлдээл тэгээд дараа нь хүүхэдтэй болоод хэвлээд хүүхэд нь хахад одоо юу сонсож юу идэж яах ёстой вэ гэдгийг те бид нар бол ялангуяа одоо бидний үед ч юм уу тийм зүйлийг суралцаж мэдж байгаагүй болохоор шинэ соргог санагдчихсэн. Тэгээд одоо ингээ хүүхдэд төрүүлэхээр хүүхэд одоо хөгжлийнх нь үе шат нь яаж явагдах вэ? Ямар хоол хүнс хэрэглэх үү? Хүүхдийн хэрэглээ, хүүхдийн хувцас байдаг юм уу? Хэрэглэж байгаа зүйл нь орчин нь ямар байх ёстой юм? Ялангуяа хүүхдэд хооллохдоо одоо манай Монголд бол эрт одоо хоолнд бор хоолнд ч оруулдаг юм уу? Бас нэг тийм зүйл байдаг шүү дээ, тий. Тэгэхээр хүүхдийнхаа талаар өөрөө сайн ойлгож яж нөгөө хүүхдээ бас эрүүл өсгөж бойжуулна гэдэг талаасаа бас нөлөөтэй байх шиг байгаа юм. Тэгээ орчных нь хүмүүсийнх нь амьдралынх нь хөвшил нь бас их нөлөөтэй байх шиг байгаа юм.
унтах босох одоо хувцас тайлахад үр гараа угаах усанд орохоос ихсүүлэл тий. Тэгээд хэрэгжилж байгаа савн юм бүтээгдэхүүн химийн бодис ихтэй яах уу, бага бах уу, ямарыг хэрэглэх үү, яах уу, их үү гэдгээсээ бас нөлөөтэй. Тэгэл одоо сая хэлсэн шиг шүдний савзан ч байдаг юм уу, эсвэл хоолоо идэхдээ одоо идэхээс өмнө ядаж ингээ ус уугаад ингэж байгаараа. Тэгээд ер нь Солонгост ингээ байж хаад зурагтаар харж хаад ер нь эрүүл мэндийн холбогдлолтой нэвтрүүлгүүд айгүйх байдаг. Ялангуяа одоо амьтаа хайртай гэж хэлэх юм уу та тий. Тиймэрхүү хүмүүс ер нь айгүй хамжиргаатай. Ерөөсө би сайн л гэвэл ерөөсө хүн болгонд тэрийг айл эдийн аваад олоод уугаал идэж уугаал дасгал хөдөлгөөн бас их хийн. Ер нь тэгэл аль одоо нэг хороолол ингээ байгуулахад заавалчгүй одоо ийм дасгал хийх жижигхэн талбай юу нь бол тогтчлолтод заавал орсон байх ёстой. Тэгээд тэрийг нь бас хийсэн байдаг. За ялангуяа сүүлийн үеийн шинэ хорооллууд бол дандаа байрны хадаар одоо байрны оршин суугчид нь хэрэглэхээр тийм фитнес заал танхим бий болгоцсон байгаа. Ер нь спортоор нэлээд сайн хичээлдэг. Тим арт төмөн. Тэгэхээр яг тэр амьдралынх нь хөвшлэн орсон нөлөөлөл юм шиг байна. Бас нэг зүйл нь гэхээр одоо ингээд цэцэрлэгт орохоос нь эхлээд хичээл гэж хэлэх юм уу та тий ингэх ёстой, яаж одоо гараа угаах ёстой, яаж хоолоо идэх ёстой, унтахтаа хуцаа яаж тайлж өгөх ёстой ч гэдгийг тий тийм зүйлүүдийг бас их сайн зааж өгдөг юм шиг байна. Тэгээд одоо баг дунд алах ангиас эхлээд одоо яг нөгөө тохирсон сургалтын програмд нь одоо эрүүл ахуйтай холбогдлолтой програмууд нь ороод явдаг. Тэрэн дээр нь нэмээд одоо телевиз, радио, хэвлэл мэдээллээр нь бас гээд айгүйх янз бүрийн мэдээллүүд ордог. Ер нь тэрийг бол хүмүүс айгүйх үздэг л дээ. Ялангуяа гэртээ байдаг одоо эмээ өвнөр нь байна уу, эсвэл одоо хүүхдээ хараа сууж байгаа гэрийн эзэгтэй байна уу, ийм хүмүүс болохоор телевизтэй мэдээж өдөрт телевиз их үзэх боломжтой. Тэр хэрээрээ тэр нэвтрүүлгийг дамжуулаад одоо мэрэгжлийн эмч нар зөвхөн одоо нөгөө энгийн нөгөө шинэ үеийн анагаах ухааны эмчнэр биш, ардын эмнэлэг бас Солонгост бас нэлээд хөгжсөн. Тэгээд уламжлалт анагаах ухааных нь эмчнэр нь ч байна. Одоо энэ сүүлийн шинжлэх ухааных нь анагаахын нь эмчнэр нь ч юм ингээд бүгдээрээ хамт оролцоод энэ юунаас ийм шинж тэмдэг үүсэх үү, хүн яаж хамгаалах ёстой ч гэдэг юм те. Ялангуяа Солонгос бол бас хавдраараа нэлээд дээгүүрт ордог улс орн. Гэхдээ энэ нь эрт илрүүлэлтээр бас нэлээд дээгүүрт ордог. Тэгэхээр энэ эрт илрүүлэлт нь одоо юутай холбоотой вэ гэдгийг хүн нийгмийн эрүүл мэндийн даатгал нь одоо 2 жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэг одоо шинжилгээ хийх тийм үнэгүй програмтай байдаг. Мэдээж наснасаараа ялгаатай. Залуу хүн нь бол одоо хамгийн энгийн шинжилгээ хийлгээд 40 наснаас дээш болоод ирэхээр одоо эмэгтэй хүмүүс нь заавалчгүй умайн хүзүүн хавдар, одоо хөхний хавдрын шинжилгээ байнга орно. Одоо ходоодны дуран бол ер нь 30 наснаас дээш орно ч гэдэг юм. Ингээд наснасаар нь заасан өөрөөсөө одоо хавдрын үзүүлэлт ихтэй болохоор тухайн тоо үзүүлэлтэн дээр тулгуурлаад ерөнхий ингээд систем нь гаргачихж байгаа. Одоо тэдэн наснаас дээш одоо бүдүүн гисний хавдар их байна гэх юм бол тэрнээс дээш тэдэн жил тутам одоо 3 жил тутам ч гэдэм үү 5 жил тутам ч гэдэм үү бүдүүн гисний дуран заавал одоо энэ улсаас үнэгүй хийх шинжилгээнд орох ёстой ч гэдэг юм. Ингээд системтэй болохоор хавдран ч гэсэн эрт илрэх боломжтой, эрт эмчилгээнд орохоор эдгэрэх юм уу эсвэл одоо амьдралынх нь байдал нь одоо сайжирчин гэсэн үг шүү дээ. Тийм зүйлүүд байна. Тэгэхээр бүхэл талаараа ер нь эрүүл мэнд дээр улсаас нь ч анхаардаг юм байна. Хувь хүн ч өөрөө анхаарна, хэвлэл мэдээллийнх нь ч гэсэн анхаарна. Сургуулийнхын систем ч гэсэн бас хөтөлбөр нь ороод өгсөн. Ингээд цогцоороо болоод ирэхээр яалтчгүй хүн өөрийнхөө эрүүл мэндэд ингээд анхаардаг болдго юм уу гэж бодож байна. Би бодлоо Ира чи зүүн өмнөд Азийн цагаач эмэгтэйчүүдийн нийтлэл гэж байгуулад 5 одоо ажилтнтай үйл ажиллагаа явуулт юм бэ? Ямар байгууллага байдаг юм бол ямар зорилготой хинт хэрэг тустай тийм байгууллага байна уу? Энэ дээр жоохон танилцуулах уу? За тэгээ одоо үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага маань Тамуу гэсэн нэртэй юм байгууллага байгаа. Ер нь бол Солонгост ингээл ажил хийгээд хэлснээсээ хойш л одоо цагаач иргэдтэй холбоотой, гадаад иргэдтэй холбоотой янз бүрийн community ажил хөдөлгөөнд нэлээд оролцчихлаа. Би ч өөрөө бас гадаад гаралтай хүн болохоор сонирхолтой би өөрөө биеэрээ мэдрээд явж байгаа болохоор бусад хүмүүс
байгаа бол одоо яаж мэдэрч байгаа бол бусад орны хүмүүст одоо ямар нөлөөтэй байгаа бол энийг бас сонирхолтой байсан л да. Тэгээд 2015 онд бид нэр Солонгосын улсын эмэгтэйчүүдийн сангаас нэг тийм жижигхэн хөтөлбөр зарлагдсан байна. Гадаад эмэгтэйчүүд, цагаач эмэгтэйчүүд болон одоо Солонгосын эмэгтэйчүүдэд зориулсан бизнес эрхлэх, гарааны бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлнэ. Ингээд төслөө бичээд ингээд оролцоорой гэдэг. Тэгээд тэрийг харж за энэ юу н зүгээр юм уу? Ер нь бизнесийн талаар бол би ерөөсөө тийм айхтар төсөөлттэй тийм байгаагүй л дээ, өөрийгөө тийм хийнч гэж ер нь бодож байгаагүй. Тэгсэн чинь тэр хөтөлбөрийг харсан их тажгүй санагдаад энэ орон нутагта байгаа өөрийнхөө хотод амьдарч байгаа урд нь одоо гадаад иргэдийн төв дээр ингээд танилцаад хамт ингээд уулздаг байсан хүмүүс хэдэн дотныхоо хүмүүст хэллээ л дээ. За ийм төсөл гарцсан байна. Хэдүүлээ нэг баг болоод энд ингээд бичээд үзүүл ямар вэ гэдгсэн чинь бүгдээр их нааштай хүлээж авсан. Хилээгүй л болохоос биш, яриаггүй л болохоос биш бүгдээрээ л дотроо бодож явж ирсэн юм байна л гэж бодсон. Тэгэхээр ингээд ер нь хэдүүлээ нэг жоохон системтэй баг болоод ажиллавал арай өөр шүү. Тэгээд одоо бас тодорхой хэмжээгээр эдийн засгаач гэсэн дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулцгаая гэсэн. Ер нь тгийе гэж бүгдээрээ нааштай хүлээж авсан. Тэгээд Монгол, Хятад, Тайланд, тэгээд Мянмар гэсэн орноос ирсэн одоо ийм манай хотод амьдарч байгаа бүсгүйчил маань баг болоод төслөө бичээд өгсөн чинь манай төсөл тэмцсэн. Тэгээд 1 жилийн туршид бид тэр сургалтанд хамрагдсан байгаа. Тэгэхээр одоо нэгэнт гарааны бизнесээ эрхлэх гэж байгаа болохоор одоо өөрсдийнхөө бизнесийнхаа төлөвлөгөөгөө гаргана, санхүүгийн төлөвлөгөө яаж гаргах уу, одоо сурталчилгаагаа яаж хийх үү, ямар зах зээл байна, тэрэндээ одоо яаж нэвтрэх үү, санхүүгийнхаа тооцоог яаж хийх үү, татвар нь яаж явагддаг үү гэдэг 1 жилийн туршид ингээд бид нэг сургалтанд суугаад багийн төрөлбөрийн прожектуудыг хийгээд тэгээд баг болгонд нэг юм Солонгос одоо зөвлөх багш хуваарлаад өгсөн. Тэгээд зөвлөх багштайгаа яг ингээд тулж ажиллаад тэгээд зөвлөх багш одоо дуусахаас өмнө та хэд одоо албан ёсоор ингээд бүртгүүлээд ийм үйл ажиллагаа явуулаад цаашдаа хөгжүүлээд явъя. Одоо энэ бичиг баримтын хүм дээр нэг би туслаад явъя гэх. Ингээд анх сургалтанд багаараа эхлээд тэр маань бүр албан ёсны одоо хуулийн этгээд болно гэсэн. Тэгээд энэ ТАМО гэдэг нэртэй нэгдлийг байгуулсан байгаа. Анх 16 оны 4 сарын 28-нд бид нар албан ёсны гэрчлэгийг авч исэн. Тэгээд тухайн үед бол үйл ажиллагаа нь гадаад орнуудын соёлыг одоо тань мэдүүлэх, тэгээ орчуулгын үйл ажиллагаа, тэгээд одоо соёлын одоо үзэсгэлэн дээр одоо төрөл бүрийн өөрийнхөө соёлыг таниулах тийм үзэсгэлэнч гэдэг юм уу, тийм одоо чиглэлээр бид нэг үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Одоо их нутгийнхаа талаарх соёлоо танилцуулаад яриад хэл уснаасаа бас суралцаад одоо манай Тайланд бүсгүй маань манайхаас өнгөрсөн 21 оны 9 сараас жижигхэн хоолны газар бас ийм эмэгтэйчүүдийн сангаас бас аваад ажиллуулж эхэлж байгаа манай Тайланд бүсгүй маань Монгол хоол хийдэг. Өөрөө хоол хийх аягүй сонирхолтой. Тэгээд Монгол хүнээс дутхгүй Монгол хоол гэхэд бид нэр өөрсдөө ч гэсэн эхлээд болох болов гэж бодож байсан. Гэхдээ яг хийгээл гараад ирсэн. Яг л Монгол цой, Монгол бууз, Монгол хоошор тэгээд манад орж иж үйлчлээжсэн монголчууд манай тоогооч Тайланд хүн гэлэхээр ихэнд аягүй дургүй байсан л да. Тайланд хүн яхаараа Монгол хоол хийдэг гэсэн тийм нэг мэдээж одоо нэг тийм гоё Монгол амт гарахгүй байхал гэж бодож исэн баг л та. Одоо бол манай уужирж байгаа хүмүүс нөгөө Тайланд гэгчтэй маань мэдлээд яриад одоо энэ жоохон давсных байна, тэр нь тийм байна, ингээд хийчихэл яг болох гэж байна гэдэг одоо ингээд бүр нөгөө үйлчлүүлэгч тоогооч хоёр маань хоорондоо найз болсон. Тэгээд манай Тайланд гэгч гэсэн сайн байна уу, баярлалаа. Сайн хаан амттай байна уу? Одоо бас ойр зөриг хэдэн монгол хэл сурцсан. Одоо тиймэрхүү ингээд байдлаас ингээд харахад бол заримдаа сонирхолтой. Гэхдээ нөгөө талаараа олон орны хүмүүс хоорондоо нэгдэхэр бас зөрчилдөөн гарна, ойлголцохгүй зүйлүүд гарна. Мэдээж нөгөө хүний хүлээж авах өнцөг өөр, одоо ялангуяа өөр хэл устай, өөр
оронд төрж өссөн өөр өөрийн соёлтой хүмүүс бас нэгдэн гэдэг тийм амаргүй юм байлээ. Яг одоо бол мэдээж одоо 6 жилийн хугацаа өнгөрцөн болохоор ингээд сайхан инээгээд ярьж байгаа ч гэсэн биднэрт бас дотоодын янз бүрийн зөрчилдөөний асуудлаа яаж шийдэх үү гэд тулгамдчихсэн бэрхшээлтэй зүйлүүд ч гэсэн зөндөө байсан л та. Тэгвэл яг хөө тийм би биэндээ итгээд ингээд ажиллаад өдийг хүрээд байна. Тэгээд 19 оны 9 сард бид нэр эрүүл мэндийн аялал жуулчлал эрхлэх зөвшөөрөл авсан байгаа. Энийг бас бид нэр өөрсдөө хийж хийгээгүй манай хотын захиргаанаас бид нарыг анх дуудаад аялал жуулчлалын хэлцээс нь та нартай нэг уулзах гэсэн юм аа. Хүрээд ирээч гэх. Тэгээ яваад очсон чинь манай энэ Сонномотын одоо энэ эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд та нарын тусламж хэрэгтэй байна. Та нар ингээм олон орноос ирсэн одоо тухайн улс орондоо тодорхой хэмжээний нэтворктэй тэрийг хүмүүсээ бас мэдж гин, хэлийг мэдж гин. Бас Солонгост удаан амьдарсан, Солонгос хэлээ мэдж гин, Солонгос соёлоо мэдж гин. Ялангуяа гадаадын өвчтөнгүүд Солонгос зэрэг дэмжлэгээ хийлгэхэд мэдээж Солонгос хүмүүс ч гэсэн одоо монголоор сайн ярьдаг Солонгос хүмүүс ч гэсэн зөндөө бий. Одоо урс англи хэлтэй Солонгосууд ч гэсэн зөндөө байна. Гэхдээ Солонгос хүн орчуулга хийсэн, монгол хүн орчуулга хийсэн өвчтөнд одоо нөлөөлөх байдал нь монгол хүн орчуулга хийгээд хамаагүй давуу байдаг. Одоо ядчил ингээд сэтгэл санааны тайвшрал авна. Нэг чөлөөтэй юм асуучин ярмаар байгаа юм яриад ингээд тайлбарал авна. Одоо ямар нэгэн үйл ойлголцол гарахад ч гэсэн тайлбарлаад ингээд энэ Солонгост ингэдэг юм аа. Эсвэл одоо Монголын соёл нь ийм юм аа. Та энийг ингээд хүлээж аваараа энэ соёлын ялгаанаас болсон болохоос ш энэ хүн одоо албаар ингэсэн юм биш шүү гэдэг юм уу те. Тиймэрхүү зүйлүүдийг ингээд асуудлыг шийдвэрлэхэд маш давуу талтай байдаг. Тэгэхээр танах одоо энэ эрүүл мэндийн аялал жуулчлалыг ингээд хийх зөвшөөрөл аваад ингээд хийгээч гэсэн саналыг бидэнд тавьсан байгаа. Гэхдээ одоо би бол ерөөсөө энэ чиглэлийн аач байхгүй хүн байсан тухай үед гэхдээ сонсоод үзсэн чинь мэдээж манай хүмүүс одоо тодорхой хэмжээний мэрэгжлийн ажил хийж юм байна. Гэхдээ манай энэ нэгдэлд байгаа хүмүүсээс энэ эрүүл мэндийн орчуулагч координаторын сургалтанд суугаад одоо 6-7 жил ингээд хуваараа фрилансерээр ажил хийжсэн хүмүүс бол байсан. Тэгээ нөгөө хүмүүс ба ч гэсэн энэ бас дайггүй санал шүү. Манай нөгөө хүмүүс маань ч гэсэн сураад явал бас их юм суурна. Бас одоо тодорхой хэмжээний нарийн мэрэгжил шаардсан ийм зүйл болохоор бас яг хэцүү ээж магадгүй. Гэхдээ хүн болгон хийчихээр ажил биш болохоор бас биднэрт бас илүү боломж ээж магадгүй маа. Ер нь хийгээд ингээд зоригсон. Тэгээд зөвшөөрөл аваад одоо өнгөрсөн 2 жилийн хугацаанд энэ эрүүл мэндийн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаагаа бас нэмээд ингээд хийгээд явуулж байна. За тэгвэл бас уучлаарай ярь. Манай байгууллагын гол зорилго нь бол анх эхэлсэн нь бол ер нь тийм байгаа. Миний одоо ойлгож байгаа мэдээж надтай хамт ажиллаж байгаа хүмүүс маань ч гэсэн адилхан ойлголттой л одоо хамтраад ажиллаж байгаа гэж боддог. Гадаад эмэгтэйчүүд Солонгосын нийгэмд одоо тодорхой байр суурьтай байх ёстой. Ялангуяа Солонгосын нийгэмд бол 60-70 оны үед Солонгос эмэгтэйчүүд ажил хийн гэдэг маань өөрөө бас тийм нийгэмд нээлттэй асуудал байгаагүй. Тэгээд одоо жишээлбэл нэг одоо эмэгтэйчүүд эрхийн төлөө ажилладаг тийм Солонгос хүний яриаг сонсч байсан л да. Бид нар урд нь ингээд ажиллахад одоо жишээлбэл банкнд ажилладаг эмэгтэй ажилтан байлаа гэхэд тэр үед юп өмсгөө зөвшөөрч байгаагүй. Яг л ирчүүдтэй адилхан өмд өмсөх ажилтай байдаг. Одоо хүүхэд инглээ тэглээ гэж ажлаас чөлөө авна гэсэн ойлголт огт байгаагүй. Бусад хүмүүс яаж ажиллаж чинь бид нар яг л тэгж ажиллана. Эмэгтэй хүн учраас одоо инглээ тэглээ гэж ажлаас чөлөө авах ямар ч тийм боломж байгаагүй. Ялангуяа эмэгтэй хүн бас тушаал дэвшнэ гэдэг бол тийм амар зүйл байгаагүй. Мэдээж одоо ч гэсэн Солонгосын нийгэмд тодорхойлтоо ер нь аль ч орны нийгэмд бас ингээ харахад албан тушаал юм уу одоо тийм зүйл дээр эмэгтэйчүүдэд илүү нээлттэй байх нь одоо цөөн тооны орнуудад байдаг бах. Солонгост бол ялангуяа жоохон хүнд гэж Солонгосын нийгмийн эмэгтэйчүүд нь өөрсдөө ярьдаг. Улс төрд ч ялгаа байхгүй одоо төрийн байгууллагууд ч гэдэг юм уу энэ зүйл одоо эмэгтэйчүүд өндөр албан тушаалд ахихад бол маш хүндрэлтэй байдаг. Мэдээж одоо эмэгтэй хүн гэдэг утгаараа одоо хүүхдтэй төрүүлэх юм уу хүүхдээ өсгөхөд тодорхой хэмжээгээр одоо завсардах зүйл ч гэдэг юм уу ийм зүйлээс болоод нөлөөлдөг ч байж магадгүй. Эсвэл одоо өөр одоо хүйсийн ялгаанаас болоод ч юм уу тийм нийгмийнхэн соёлоос болоод ч юм уу тийм нөлөө бас байдаг шиг байгаа юм. Тэгэхээр
гадаад эмэгтэйчүүд маань нэгдүгээрт одоо нийгмийн ерөнхийдөө эмэгтэйчүүдийн талаарх үзэл ойлголт нь тийм улс байна. Дээрээс нь одоо эмэгтэй гэдэг дээрээ гадаад гаралтай гэдэг нь нэмэгдэхээр одоо бүр одоо үзэгдэхгүй ханаа илүү зузаан байх магадлалтай. Тэгэхээр энэ дээр илүү одоо бид нар өөрсдөө зүтгэх ёстой байна. Өөрсдөө илүү ойлгуулад, өөрсдөө мэдээд сураад, өөрсдөө тулгамдж байгаа хүндрэлтэй бэрхшээлтэй асуудлаа өөрсдөө шийдэж чаддаг байх хэрэгтэй юм байна. Тэгээд бас дээрээс нь одоо тодорхой хэмжээгээр одоо арга гэрийнхээ амжиргаанд дэмжлэг болоод өөртөө тодорхой хэмжээний одоо эдийн засгийн эрх чөлөөтэй болоход ч юм уу ямар нэгэн ажил мэргэжил эрхлэх ийм боломжийг нь бий болгоё гэсэн үүднээс анх хэлсэн байгаа. Тэгээд цаашлаад нь одоо нийгэмд олон одоо энэ соёлтой, гаралтай хүмүүсийн талаар ойлголт өгөх, тэр хүмүүс энд одоо ямар байдалтай амьдарч байна, Солонгосын соёлыг одоо өөрийнхөө соёлыг, хоёр соёлыг хавсраад ингээд ямар өөрчлөлт гарч байна, энэ нь нийгэмд одоо сөрөг байна уу, эрэг байна уу гэдгийг бид нар биеэр үзүүлэх ёстой байна. Одоо сүүлийн глобал гэдэг үг айгүй хэрэгэлдэг болсон шүү дээ. Солонгос ч гэсэн хөгжинд дэвжих тусмаа өшөө одоо бусад соёлыг, бусад улс орны хүмүүсийг хүлээж авахтаа илүү эерэг, нааштай, нээлттэй байх тусмаа л хөгжинэ гэсэн үг. Тэгэхээр бас энийг Солонгосын нийгэм бас сүүлийн үед бол одоо гадаад иргэдийн талаар, гадаад соёлын талаар, одоо хэлний талаар нэлээд нээлттэй болж өгвөл одоо зөөлөн бодлого явуулж байгаа юм тийм. Нээлттэй бодлого их хэрэгжүүлж байгаа. Тэгээ ер нь бол нэг ийм зорилготой юм байна. Маш их баярлалаа Ира. Тэгэхээр би ингэж ойлголоо, бас зарим сонсогчд маань буруу дутуу ч юм уу хагас дутуу ойлгосон хүн эмийг ээж мэдхүү лавлаад дахиад асууя. Жишээлх юм бол Монголоос маань одоо Солонгост очиж эмчлүүлье гэдэг гарч байгаа маш олон хүмүүс байж байгаа. Тэгэхээр Солонгос руу гарч байгаа тэр хүмүүс маань танай байгууллага руу хандаад тийм үйлчлэгээ авах бүрэн боломж байдгийг ойлгочлоо зүг үү? Тийм. Бүрэн боломжтой. Тэгэхээр танай хаягийг чинь бид нар доотлолт нь тавьж болох уу? Хэрэгтэй хүнд нь хэрэгтэй мэдээлэл нь хүрж ивэл бас ер нь тухайн оронд удцсан хүн гэдэг чинь бас шал өөр мэдээлэлтэй явж идэг юмаа мэддэг болцсон. Эсвэл яг өөрөө чи хэлж байгаагаар ялангуяа одоо Солонгос гэр бүлтэй учраас Солонгосын нийгмийг, Солонгос хүмүүсийг илүү их бас ойлгодог болцсон юм дээр явдаг шүү дээ. Тийм болохоор бас их Монгол хүмүүс нь хэрэгтэй байгууллага байж мэдэх юм бэ гэд би ойлголоо. Энэ дээр би бас нэг юм асууя гэж бодлоо. Ер нь удачгаараа өөрийнхөө би жишээгээр ярив. Удацсан олон хүнийг төлөөлж ярихгүй зөвхөн өөрийнхөө жишээгээр Германд би бас 20 гаруй жил болчлоо. Тэгэхээр Монголыгоо ч нэг муулуулчих гаддаггүй, Германыг ч нэг муулуулчих гаддаггүй хүн болчдөг юм байна. Яг тэр хоёр орныхоо хүмүүсийг их ойлгодог учраас үгүй Монгол хүн ингэж ботсон болохоор ингэж хэлсэн. Энд чинь тэгж одоо муудаа хэлээгүйч гэдэг юм уу те. Эсвэл үгүй энэ герман хүмүүс чинь анханасаа ийм зарчимч хүмүүс учраас ингэж байгаамаа гэд. Тэгэхээр зарим хүмүүс мань бас ойлгохгүй германчдсан эмэгтэй болчих гэдэг юм. Тиймэрхүү зүйлчээ сонсож яваа. Энэ эмэгтэй ч одоо Солонгос нөхөртэй юм болохоор бас Солонгосыг өмөрөөд байх шиг байна ч гэдэг юм. Нэг жоохон тийм байдалтай таарч яваа. Тэгэлгүй яг хаа гэхдээ одоо яг тухайн үеэсээ бас болдго юм шиг байна. Үгүй бол тухайн хүн нь намайг хүлээж авч байгаа, харж байгаа өнцг нь үгүй бол одоо өмнөх үйл явцыг нь анзааралгүй яг тухайн үед нь одоо тэр хэсэгхэн хугацааны зүйлээс болоод тийм дүгнэлт хийх тохиолдол байна. Одоо иргэншлээ солилцсон юм чинь Солонгос хүн би юу гэж Монгол эдгийн ч гэдэг юм уу. Тийм бол зөндөө сонсдгоо. Гэхдээ би нэг эмзэгэлтгүй л дээ. Мэдээж одоо би өөрөө юу гэж бодож, юу гэж хийж, юуны төлөө тэмүүлж ажиллаж байна. Ямар үзэл бодолтой, баримтлалтай байна. Тэрийгээ би өөрөө мэдчихэвэл тэгээ тэрийгээ тодорхой хэмжээгээр яг мэдээж одоо хүмүүст илэрхийлэх гэж хичээдэг л дээ. Гэхдээ тэрийг бол хүмүүс өөрөө өөрсдийнхоороо хүлээж авах тухайн хүний хувь хүний асуудал. Тиймэрхүү зүйл бол ер нь зөндөө сонсч байсан. Тэгээд бас ийм холимог гэрэлтэй хүмүүс чинь Монголд очихоор одоо гэр бүлийн бүх гишүүд монголоор ярьдаг бол амар л байна. Монголтон бүгд монголоор ярьж байна. Одоо монголоор ярьж чадахгүй гэр бүлийн гишүүд байхаар яалтчгүй нөгөө тухайн улсынхаа хэлээр ярихаас өөр аргагүй. Тэгэхээр гадаад юм уу? Одоо тедэн төгрөгч гэдэг юм уу те үзөр үйлчлэгээ тиймэрхүү зүйл дээр нэг тиймэрхүү яхаар жоохон гинтхэн жоохон эвгүй болчдөг нөгөө гэр бүлийнхаа хүмүүст тайлбарлаад хэлэхэд яа тэгж байгаа ингээд асуухаар чи гадаад болохоор үнтэй байгаамаа гэдэг ч юм уу нэг тийм тайлбарлахад жоохон хүнд байдалд орох тохиолдол байдаг.
Тэгэхэд ямар сони ингээд тэгэхээр яг Монголд угаасаа тогтолцооны байдаг юм аа гэж хэлэл өнгөрчтэй байна л да. Гэхдээ бусад хүмүүс одоо энэ солонгос болохоор тэгж байгаа юм өмөрч байгаа ч гэдэг юм. Тийм ер нь яриа бол зөндөө сонсч байсан. Ялангуяа иргэншил сайлгаад нэр сайлсны дараа бол энэ ч одоо солонгос хүн болохоос юу гэж Монгол гэдгийг гэсэн хандлага юм уу тиймэрхүү зөндөө байдаг. Одоо тэрэнд бол айхтар эмзэгэлдэггүй. Амьдал бас эхийг нэцэчихгүй, туглыг нь тураачихгүй хоёр орондоо хэрэгтэй юм хийх гэл явдаг болов уу гэд би Ирак таамаглаж байна. Миний Ер нь таамаг хичээдэг. Хийж чадах хэмжээндээ. За баярлалаа Ира. Би бас нэг зүйлийг асууж болох уу? Заавал хариулах шаардлагагүй хэрвээ хариулмаар байвал татгалзаж болно шүү. За. Өөрөө ингээд иргэдийн төлөөлөгчдийн хуралд оролцоод гэдэг ихэр чинь яхаар байхгүй солонгосын иргэн болсон учраас тэр эрхүүдийг аваад ингээд хийж байгаа. Яг тэр солонгосын одоо паспортын эзэмшигч нь болох тэр үе чамд хэр байсан бол бас их хэдэн шин бодож хандсан бэ нүү? Ер нь зөрөгтэй шууд шийдсэн үү? Аргаар одоо хайртай хүмүүс нь гэр бүл нь одоо чухал болсон явж байгаа шүү дээ. Тийм болохоор шийд гарахад амар байсан нүү гэд энэ тал дээр асууж болох уу? Болно. За ер нь бол энэ шийд гарахад ер нь амар биш л те. Одоо ч гэсэн ингээл нөгөө эднийчлээ солиулах гэж байгаа хүмүүс маань их асуудаг л та. Ямар уу, яах уу гэл ялангуяа одоо бол яг солонгосын хуулинд хоёрын иргэншил зөвшөөрдөг болсон болохоор заавал одоо Монголын иргэншлээс гарч ээж татгалзаж ээж солонгосын иргэншил авна гэх шаардлага байхгүй болохоор харьцангуй уян хатан болцсон байгаа. Намайг иргэншил авч явах хугацаанд бол заавалчгүй одоо ерөнхийлөгч өргөдлөг гаргаад ерөнхийлөгч нь Монгол одоо Монгол улсын иргэншлээс татгалзсан гэдгийг тодорхойлтыг авч ээж солонгосын иргэншлийг авч ийсэн. Тэгээд одоо нэр солих асуудал бас байна. Тэгэхээр мэдээж би бол гэрлээ гэдэг нэрээ хайж байгаа биш. Мэдээж нэмээд нэг солонгос нэртэй болчлоо гэсэн мэдээж нэмээд нэг улсын паспорт нэмэгдсэн. Ер нь их юм бодогдуулсан л та. Би 2003 онд ирчээд 8 он хүртэл 5 жилийн хугацаа байсан. Мэдээж тэрнээс өмнө ч иргэншлээ солих боломжтой байсан. Гэхдээ хүүхэд сургуульд ингээд яваад эхэлсэн чинь сургуульд тухайн үед бол солонгосын нийгэмд одоо гадаад иргэд ч гэдэг юм уу холимог гэр бүлийн талаар ингэж нээлттэй хүлээж авдаг үе байгаагүй. Ялангуяа холимог гэр бүлийн тухайд тэгээ гадаад иргэнүүд намайг ч гудамжинд таарад нэг монголчууд ч солонгостой их адилхан штэ ялгархгүй нэг тийм давууч гэх юм уу тийм тал байна. Гэхдээ зарим үед ядаж байхад манай Ира бүр бас солонгостой төстэй юм билээ шүү дээ. Удаан амьдрахаар тухайн улс орныхоо ингэ юу дагадаг юм шиг байгаамаа. Надад тэгээ санагдаад тий. Зарим одоо ингэ найз маань Японд ч юм уу Хятад ч яхаар яг нэг тухайн улсынх нь иргэнтэй төстэй юм шиг санагддаг тийм тал байгаа. Тэгээд хүүхэд сургуульд орохоор одоо нийгмийн хүлээж авч байгаа байдал нь тийм байсан. Тэгээд хүүхэд сургуульд орно гэдэг чинь бас өөрийн гэсэн хамт олонтой, найз нөхөдтэй болно. Тэгээд сургуулийн багш нар одоо захиргаа хамт олон тэгээд эцэг эхүүд бас байна. Ингээд хүүхэдтэй холбоотой нэлээ их асуудал тулгарсан л та. Тэгээд эхний тухайн үед бол яг солонгосын бичиг баримтан дээр нь одоо гэр бүлийн тодорхойлолт гэх юм уу та. Тэн дээр нь хэрвээ гадаад байх юм бол одоо бол солигдсон. Тухайн үед болохоор гадаад хүнийг ингээд хамгийн доотлолт нь ингээд тусад нь ийм нүдэнд ингээд нэрийг бичсэн. Тэгээ артталт нь одоо тодорхой мэдээлэл байхгүй ч гэдэг юм уу. Тэрийг нь харахад солонгосын одоо тэр тухайн аль биесны тодорхойлолтын дээр бол насварсан хүнийг яг тиймэрхүү маягаар тэмдэглэгддэг байсан байгаа юм. Тэгэхээр тэгээ нэр нь бас одоо ингээд гадаадаараа байж байна. Тэгэхээр ингээд харахаар энэ одоо яг ямар учиртай ямар хүн гинтийн ингээд гараад ирчүү гэж гэр бүлийнхэн тодорхойлтыг харахаар тэгээ нэр нь ямар сони энч гэдгийг тий нэг гайхашрал төрүүлсэн тэг үл ойлгогдох нэг юм хүн энэ гэр бүлийн нэг гишүүн болчиход байдаг. Тэгээд яхаар бас энэ хүүхдэд маань одоо ямар нэг нөлөө өгөх болов сургууль дээр нь одоо ийм байдлаас болоод найз нөхдөөсөө ичгч байдаг юм уу эсвэл одоо сургуулийнхын захиргаанаас багш нь одоо албаар тэгж байгаа биш ч гэлээ гэсэн одоо ихнээ ээж нь тийм байна чи тгийш ингэш ч гэдэг юм уу тэгээ хэлчих юм бол
бүх хүүхэд ингээд сайхан эргээр хүлээж авахгүй ч гэсэн тэр дундаас хин нэг нь одоо тоглоом шоглоом орч байдаг юм уу? Манай хүүхдэд юм хэлэхэд тэрнийг нь манай хүүхэд эмзгээр хүлээж аваад одоо яг хүүхэд насндаа эсвэл одоо шилжилтийн насндаа ямар нэгэн эмзгээр хүлээж авсан тохиолдол гарах үе гэсэн тийм болгоомжлолоо гээд ер нь янз бүрийн асуудал байсан. Тэгээд бас эцэг эхчүүд дундаас ч гэсэн ингээд очоод ингээ уулзаад хамт хурал мурал цуугаад яхаар гадаад юм чинь гэж хүлээж авдаг ч юм уу, одоо тийм бас гадуурхалч байдаг юм уу, эсвэл одоо хитрхи сонирхох ч байдаг юм уу, тийм зүйл яхад бас нэг таашаалтай хүлээж аваад ахаар зүйл биш санагдсан. Тэгээд за ямар ч байсан одоо хүүхд сургуульд ингээд явах яах юм бэ? Ер нь бол иргэншлээ солиодоо тэр нь арай илүү давуу юм шиг байна. Хитрхи тийм содон хин нэгэнд тусаад ялангуяа одоо Монголын талаар монгол хүн гэдэг талаар бол тухайн үед нэг тэгж солонгосчууд сайн ингээ нээлттэй бүгд мэддэг биш байсан юм шиг байна. Магадгүй би одоо нэг шар устай Европ стилийн ч гэдэг юм Америк байдаг ч юм уу эсвэл одоо Япон ч юм уу те солонгосыг бодвол одоо харьцангуй өндөр хөгжилтэй орны хүн гэж одоо дүгнэг солонгосчуудын дүгндэг тийм орноос ирсэн хүн байсан бол бас магадгүй арай өөр хандах байсан бах надад те би тэгж тийм олон юм бодож энэ хүнд асуудлыг шийдэх хэрэггүй байсан болов гэж бодож байгаа юм. Тэр ч гэсэн одоо яг манай хүүхд төр илэрсэн л те 3 дугаар ангид тахта манай хүүхд гэсэн байгаа. Нэг өдөр ангийнхан багш нь над руу ярьсан. Ээжээ та гадаадад амар удаан амьдарч байгаад ирсэн гэсэн те. Би бас нөгөө солонгосоор тухайд чинь бас тийм сайн ярьж чадахгүй байгаа шүү дээ. За гэдгсэн чинь харин тийм танаа хүү хэлж илээ Америкт байж байгаад ирсэн гэдэг. Тэгээ хэлсэн байгаа байхгүй манай хүүхэд багш та. Би ингээ Америкт хэлсэн юм уу тий. Өөр хэмнээ харин тийм манай гэр бүл ингээд Америкт амар удаан амьдарч байгаад ирсэн. Тэгээ би бас ингээд солонгосоор жоохон муу ярьдаг. Манай ээж бас ингээд солонгосоор жоохон муу ярьдаг байхгүй юу гэж хэлсэн. Гэтэ одоо өөрөө англиар хэлж чадахгүй шүү дээ. Тэгсэн мөртлөөсөө тэгээ худлаа хэлсэн байгаа байхгүй. Тэгээд хэрвээ энэ хүүхэд маань тэгж хэлэхээр хэмжээнд болвол энэ би ямар нэгэн байдлаар шийдэх хэрэгтэй юм байна. Одоо тэгэл ичдтэй юм шиг маргааш нэг өдөр болоход солонгос хэлийг би ус цас шиг сураад солонгос хүн шиг болчих чадахгүйгээс л хойш ямар ч ясна иргэншлээ аваад одоо энэ бичиг баримтан дээр хүн харахад ямар ч ясна солонгос хүн юм байна. Тэгээд бас солонгос иргэншлээ нэгэнт авсан юм чинь бас нэрээрээ сольчвол бичиг баримтан дээр бас арай жоохон хялбар болно. Ягаад гэхээр нөгөө гадаад нэрийг ингээд солонгосоор галиглаад бичээрээ одоо жишээл хорон дээр бүртгүүлээд яхад нэгээр бичээд дүүрэг дээр ч юм уу утаа цагиргаан дээр очихоор юм уу эсвэл имлэг дээр ч юм уу нэг өөрөөр биччихээр хоорондоо ингээд нөгөөх нь зөрүүтэй олчин тэгээд систем дээр ингээд хайхаа гарч ирэхгүй ч гэдэг юм уу. Тиймэрхүү асуудлаас айгүйх гарч ирсэн. Тэгээл тэрнээсээ болоод одоо энэч болохгүй, тэрнч болохгүй, энэ бүртгэл нь байхгүй юм ч гэдэг юм уу. Тиймэрхүү яривхтай асуудал гарч ирсэн болохоор бас тэгвэл нэрээ одоо солонгос нэр аваад сольчихдоо гэд ингээд шийдээд сольсон байгаа. Ира гэдэг нэрийг сонгохдоо бол нөхөртөөгөө ярьж байгаа л хоёулаа нэг 4-5 нэр бичиж байгаа л тэр дундаас нь сонгоцсон. Айхтар тийм мундаг юм хүн ботож өгөөгүй. Тэгэл ер нь жоохон хитрхи солонгосчуу биш. Тэгээд нэг жоохон амархан тийм нэр эвлэх зүгээр юм л гэсэн манай хүн хит хэдийг хичээл. За энэ хэдээс хоёулаа сонгоё гэж сонгоцсон нэр манай Ира юм байгаа юм. Овг нь ийм эрен ра тэгээд Ира гэж дууддаг. Одоо солонгос ч бас нөгөө хятад Японтай адилхан тийм овгтой нэртэй байгаа шүү дээ. Тэгтээ танаа нөхрөө чи овг уу гэж хүмүүс бас аягүй асуудаг. Манай нөхрөө овг биш. Зүгээр л би өөрөө сонгоол ийгээл авцсан. Тэгээ солонгос нэрэнд бас тийм байдаг. Одоо жишээлбэл Ким гэсэн овгтой юм уу, Пак гэсэн тийм овгтой солонгос хүмүүс аягүй түгээмэл байдаг шүү дээ. Тэгэхээр тэр овгууд нь одоо энэ нутгийн одоо тим гаралтай Пак, одоо энэ нутгийн тим гаралтай Ким гэж айгүйх ярьдаг. Тэгээ би анх нэрээ ингээд Ира гэсэн и овгтой болоод солиод энэ орон нутгийнхаа шүүхтэрээс ингээд нэрээ солиулаад ингээд авсан чинь миний амьдарч байгаа орон нутгаар шууд одоо Соннам хотын и овгтой гэд шууд цаанаасаа автоматар болчдгийм байлээ. Тэгэхээр одоо солонгост амьдарч байгаа гадаад хүмүүс иргэншлээ аваад солонгос нэр солихоор одоо шинээр маш их овгтонгууд үүсэж байгаа тийм
асуудлын талаар бас эртээр нэг сонирхолтой тийм яриа ярьж байсан. Урд нь бол яг угаасаа л нөгөө уламжлалт хуучин овгууд нь байсан бол одоо сүүлийн үед ийм гадаад хүмүүс ирснээс хойш тийм шинэ овогтонгууд их үүсэж байгаа. Одоо тэгээд надаас хойш одоо Соннамд одоо овогтой болж байгаа хүн бол энэ Соннамын овогтонгууд ингээд эхлээд уламжлаад ингээд цаашаа явна гэсэн үг. Нэг тийм зүйл болсон юм байна. Та маш их баярлалаа. Бас нээлттэй хариулт өгсөнд Ира заримдаа ингэж нийгмийн одоо нийгэмд амьдарч байгаа бүлэг хүмүүст нэр томьёо өгсөн байдаг тийм. Энэ бол нэг нууц биш. Одоо жишээлх юм бол Оросууд гэхээр л нэг арх удаг гэдэг ч юм уу тийм. Нэг харамсалтай нэг тийм мэдээж улс үндэстэнгээр тэр хүмүүс чинь арх уухгүй л дээ. Гэтэл одоо германчуудыг өгдөг чинь нарийн хүмүүс байдаг гэд ингээд нэг юм тодорхойлцсон байдаг шүү дээ. Солонгосчуудыг манайхан юу гэж тодорхойлоод явж ярьдаг юм бол солонгос хүмүүс манай монголчуудыг одоо юу гэж хэлдэг юм бол монгол гэхээр мах их иддэг улсууд ч гэдэг юм уу тий. Ямар нэр томьёо ер нь өгсөн байх вэ би биэндээ? Ер нь бол гадаад хүмүүс солонгосчуудыг одоо ингээл янз бүрийн ярьцлагаас ч юм уу одоо YouTube сүлээд айгүй хөгжсөн одоо YouTube хөтлж явуулдаг гадаадын хүмүүсийг харж хахад солонгосоор одоо хурдан гэдгийг бали гэж хэлдэг. Тэгээ юм л бол одоо бали одоо хурдан гэл айгүйх тэгж хэлдэг юм болгон дээр тэгэхээр солонгосууд бол ер нь бүгдээрээ л нөгөө бали ямар хүн солонгосчууд ямар хүн бэ гэвэл бали гэж ер нь айгүйх олон хүн илэрхийлэх бах. Хурдан түргэн л гэдэг ахаас тий айгүйх тэгж ярьдаг ерөөс хурдан. Ямар их хүлээл гэдэг юм бэ? Ямар уддаг юм бэ? Ер нь нэг жоохон тийм нэг бодлын төвчээргүй гэх юм уу? Тиймэрхүү цан ер нь хилэрдэг нэг жоохон хүлээцтэй хандах ёстой адил. Одоо гяс одоо ингээл амжилж байгаа дорд ингээл ингээд дайраад идэг тийм тал байдаг. Яг солонгосчууд монголчуудыг одоо ямархуу байдлаар хүлээд одоо янз л бах та нөгөө хүн маань ямар солонгос хүн маань ямар монголчуудтай уулзсан Монгол одоо очоод юу үзэж харсан ч юм уу эсвэл Монголын талаар ямар мэдээлэлтэй хэр зэрэг мэдсэн бэ ойлгосон бэ гэдгээсээ л янз бүрээр хэлдэг баг. Мэдээж одоо мах их хиддгийг бол ер нь хэлдэг. Надтай цог Монгол явсан солонгосчууд маань гэсэн өдрийн 3 хоол гуруулаа мах хидээд өстой амар гэдэг тэгж ярьд юм байлээ. Тэгээ мэдээж яг тэр одоо махан дуртай солонгос хүн бол өстой сайхан хоньны мах бүр сайхан одоо гэж хэлж байгаа хүмүүс ч бас зөндөө байдаг. Ер нь монголчуудыг их хүчтэй л гэж солонгосчууд айгүйх ярьдаг. Өстой бяртай, чадaltaй мах хиддэг болохоор тэгдэг баха те гэж айгүйх ярьдаг. Ер нь их биерхүү хүмүүс гэсэн нэг тиймэрхүү нийтлэг үзэл байдаг юм шиг байна. За бас сонирхолтой юм байна. За манай зочин Ира маань маш их гүйдэг хүн байж байгаа. Хоёлоо гүйлт рүү орё гэд бодлоо. Google хоёлоо гүйлтэн дээр ирчлээ. Монголчуудын гүйлтийн сувг гэж нэг төрийн бус байгууллага байж байна. Англиас Ганзоо гэдэг залуу бас их идэвхтэй байж байгаа зохион байгуулагч нь үүсгэн санаачлагч нь гэж би ойлгосон байж байгаа. Энэ дээр манай сонсогчдод мэдээлэх үү? Ямар төрийн бус байгууллага вэ? Яаж гүйдэг хүмүүс тэнд байна уу? Маратонд гүйдэг хүмүүс оролцд юм уу гэд хизэнээс эхэлж чи гүйх болов гэд. За гүйхийг бол би тийм айхтар бас спорт энэ төр сонирхдаггүй яг зүгээр тийм адал явдалт бол ер нь дуртай. Ийш тийшээ аяллаар явахдаа ч юм уу тэгвэл одоо скайдайвинг үсрэгч байдаг юм уу, банжи жамп үсрэгч юм уу, тиймэрхүү зүйлийг их сонирхдаг. Ер нь хийгээд үзчихье дараа нь би хийж үзээч үгүй ч ялангуяа одоо нөгөө скайдайвинг ч юм уу, банжи жамп чинь цаг агарын нөлөө бас айгүйх нөлөөтэй шүү дээ тий. Тэгэхээр аяллаар явж байгаа хүн бол тэр болгон хийж чадах ч үе юм, чадахгүй ч үе юм. Тэгэхээр тиймэрхүү зүйлд их дуртай. Гэхдээ айхтар тэгж спортоор хичээлдэг байгаагүй. Тэгээ 19 онд анх одоо гадагшаа нэг чуулганд оролцох болоод тэр чуулганы онцлогонд дуусангуудаа 5 км гүйх хийсэн. Тэгээд тэр нь одоо нэг $5 төлбөртэй тэрийг нь одоо сайн үст зарцуулах тарийн зорилготой. Тэгээд бодоод исэн чинь 5 км гэдэг маань одоо хэр зэрэг хол цай гэдгийг би ерөөсөй төсөөлж мэдэхгүй байсан л та. Явж гүйж үзээгүй. Тэгээд за яг мэдээж тэрэнд бол орохгүй ч хийсэн болно л доо.
Тэгтээ бодоод байсан чинь за ер нь тэгээд очичоод одоо би гүүгээд бас тийм хүмүүс юм зохион байгуулаад сайхан оролцож явахт чинь тэгээ бас ер нь нэр би одоо чадах чинь болов гүүр чинь болов гэд бодоод манай гэрээ ойролцоо нуур байдгийг нэг нуураа нэг тарихад 1.8 км. Тэгээд за ер нь үзээд алдаа гэд очоод тойрлоо. Би бол ерөөсөө гүйж чаддгүй юм байна. Юу 5 км 500 м шогшоход бүр ааглаад амьсгаадаад хамаагүй ус гоожоод ерөөсөө амар болж байгаа байхгүй. Тэгэхэд бол тэнд эмээ өвөнөр надаас настай хүмүүс чинь зүгээр өстө сэмбэгнээд хажуугаар зөрөө өнгөрөө. Би чинь тэнд бачуураад ингээд гачин юм болж байгаа. Тэгээд за ямар ч хэсэн алхаад ч болтгоо дуусхийг нэг 2 тойроод алхлаа. Тэгэж анхыг хэлжсэн. Тэгээд тэр үйл ажиллагаанд оролцохоос өмнө ямар ч хэсэн нэг 5 км-ийн ард гардаг болчихсон гэдэг ийгөх мэрийсэн. Тэгэж анх гүйж эхэлсэн байгаа. Тэр бас их хэрэгтэй чуулганд оролцсон юм байна. Энэ бодоод байхад сүүлдээ ер нь олон улсын цуулган зөвлөгөөнүүд нэг сүүлдээ нэг тиймэрхүү юм байвал бас их сонирхолтой байх гэж бодож байгаа одоо ер нь. Тэгээд анх тэгж гүйлтийг эхлээд тэрнээс хойш ер нь эн чинь би эрүүл байх эрүүл ахуйгаач бодсон, эрүүл мэндээч бодсон. Тэгээд бас цагийг зөв зохистой өнгөрүүлэх. Тэгээд ялангуяа гүйлт бол одоо тодорхой нөгөө тоног төхөөрөмж хэрэглээл айхтар өндөр тийм хөрөнгө оруулалт хийгээд ахаар спорт биш. Пүүцтэй. Тэгээд хөнгөн бие дэвтэйхэн хувцастай л бол одоо гүгээд эхэлчихнэ гэсэн үг. Тэгээд ажлын цагаа одоо заавалчгүй нөгөө цаг гаргаал фитнес клубд очоод ч юм уу одоо хин нэгэн багшийн цагт тааруулж очих ч гэдэм үү, тэг шаардлага юусоо байхгүй. Ихэд тийм наранд айгүйх дуртай. Харин гадаа наранд ихгүйгээд хахаар айгүй борхолт юм билээ. Тэр нэг тийм сул тал байгаа. Тэгтээ ер нь ингээ байгальд ингээ гүгээд дуртай дуугаа сонсоод ч юм уу, радиогоо сонсоод одоо дуут номнууд ч юм уу эсвэл ийм сонирхолтой подкаст ч юм уу сонсоод ингээд өөртөө цаг гаргаад заримдаа ажил ихтэй үедээ ажиллаа зэгцлээд ч юм уу ингээд надад нэг ёсныхаа амралт маягийн тэгээ бас стресстэй тайлах нэг тийм цаг гэсэн ойлголттой болсон. Одоо зөвхөн гүйлт гэхээсээ илүү тэгээд гүйлтэд сонирхолтой болсноосоо хойш ингээд гүйдэг хүмүүс ингээ хайгаад одоо би өөрөө нэг ямар ч мэдлэг байхгүй одоо тэр анхтай нэг 5 км гүйхээ би мэдээлэл хайхчгүй зүгээр гараад гүйчнэ гэж ойлгоод айгүй бүдүүлэг хэлжсэн юм байлээ. Тэгээд гүйлтэд сонирхолтой болсноосоо хойш одоо энэ гүйдэг хүмүүсийн талаар ч гэсэн сонирхоод одоо гадаадын бусад оронд амьдарч байгаа Монголд байгаа мундаг гүйгчтэй хүмүүсийнхаа юмыг сонирхоод одоо зөвлөмжүүдийг уншаад ингээд бас танилцсан хүмүүс маань энэ MJ Running Channel одоо дэлхийн монголчуудын гүйлтийн сувг гэсэн энэ байгууллагыг анх эхэлсэн байгаа. Тэгээд энд бас гар бие нэгдээд одоо зорилго нь юу гэхээр дэлхийн өнцөг болонд байгаа монголчууд гүйх сонирхолтой гүйхийг хүсэж байгаа хүмүүс маань хамтдаа нэгдъя, мэдээлэлээ сонирхъя, одоо цагаа зөв боловсон өнгөрүүлье, эрүүл бай гэсэн ийм зорилготойгоор байгуулагдсан байгаа. За тэгээд ковидын хугацаанд бол хүмүүс ер нь харьцангуй эрүүл мэндийнхаа талаар эрс анхаардаг болсон. Тэгээд 20 онд ковид эхэлсний дараа том дэлхийн тэмцээнүүд ч гэсэн бас цахимжиж эхэлсэн. Цахимаар оролцсон гэдэг нь одоо өөрийнхөө тухайн байгаа газараа заасан аппликейшнийг нь асаагаад тэр замаараа гүгээд одоо өөрийнхөө мэдээллийг тэр системд нь оруулаад ингээд явна гэсэн ийм үг байгаа. Тэгэхээр би одоо биеэр өөрийнхөө миний хэмжээнд тэр том тэмцээнд орох боломж бол хэцүү. Одоо дэлхийд одоо 6 алдартай марафон байдаг. Тэрэнд бол одоо мэргэжлийн мундаг тамирчид урилгаар оролцсон. Тэгээд одоо тодорхой хэмжээний цагийн заалтыг нь хангасан хүмүүс нь оролцох хэрэгтэй. Тэгээд бас суглаа явагддаг. Суглаанд нь оролцоод ад тааруул суглаагаар оролцох боломжтой. Тэгээ бас нэг боломж нь бол тухайн одоо улсын тодорхой энэ заасан тэр бүртгэлтэй байгууллагуудад нь хандив үүсгээд одоо хандив босгоод тэр хандивынхаа дагуу бас тэр гүйлт марафонд оролцох юм эрхтэй байна. За ер нь солонгосчууд бол ер нь айгүйх гүйдэг спортоор их хичээлдэг хүмүүс. Марафон одоо Сөүл марафон ч гэдэг юм уу, Чежүүгийн марафон гэдэг олон улсын томоохон хэмжээний
гүйлтүүд байна. Зөвхөн марафоноос гадна одоо уулын гүйлтүүд бас их болдог чэжүүд. Тэгээд энэ манай MJ Running Channel-ийн хүмүүс маань одоо дэлхийн 15-гаар 16 орноос байна уу? Оршин сууж байгаа монголчууд маань хамтраад ингээ баг болоод ажиллаж байгаа. Тухайн улс орондоо одоо өөрийнхөө одоо эрүүл мэндийн төлөө, бусдынхаа төлөө бас мэдээлэл хуваалцаад мундаг гүйдэг хүмүүс байдаг. Одоо тэднэрээс маш их мотивац их айгүйх авдаг нөгөөдөл манаас за гүйчэд ороод ирлээ. За одоо гүйх гэж ийн гэл тэгэхээр би бас дагаа гүйх ёстой юм шиг санагдал. Нөгөөдхөө хараад за одоо гарыг одоо явъя. Би яг подкаст эхлэхийн өмнөхөн бас дөнгөж яг гараад манад айгүй гой цас ороод гадаа цасны чимээ сонсомоор санагдаад яг голын иргэн 5 км гүйцэчээд ороод ирсэн байгаа. Тэгэхээр тэр цахим марафонд 2 удаа оролцчихсан. За Лондонгийнх нь болохоор одоо 40 дэх удаагийнх нь марафон цахимаар зохион байгуулагдаад 40 дэх удаагийнх нь гэдэг нь бас их тэмдэглүүштэй гоё санагдаад оролцчихсан. Гэхдээ 42.6 км-ийг дуусгах гэдэг бол бас чанга байдаг юм билээ. Одоо өөрийгөө сорина гэхүүдээ тий. Маш тууштай хүн л тэрийг бас давдаг баг. Тийм би анх 5 км гээл тэгэхээр юу хүн байсан гараал гүйчихэлгүй гэж ягаад 1 км ч дуусгаагүй нус хатар танаад байсан хүн. Тэгээд 42 км-ийг дуусгах гэдэг бол эхэндээ бол ер нь жоохон ингээл догтлол зөрөхтэлсээд би чадах болоо үгүй болоо гэж бодчихсон. За яах тэгээд одоо болохгүй бол дундаас нь орхичнээ зүгээр л эхэлчихье гэж бодоод ингээл шогшоод эхэлдэг. Тэгээд хүн ингээд яваад ирэхэд за 10 км 15 км 20 км за талдаа үрцэн юм чинь өстой бүлхөөд өнхрөөд ч болсон 42 км-ээ дуусгах шүү гэл ингээд шүдээ зугаал тэгэл 42 км-ээ дуусгачихсан. Гэхдээ би бол тийм айхтар мундаг хурдтай гүйдэг хүн биш. Би хамгийн анх 42 км-ийг 20 оны 1 сард юм байна. 42 км-ийг анх дуусгаж үзчихсэн. Тэгээ төрсөн өдөр маань 2 сарын 4-нд байхгүй. Тэгээд төрсөн өдрөөс өмнө одоо өөрийнхөө насны тоогоор гүйцэчихээ. Тэгээд яг 42 км ойролцоо болохоор за 42 км гүйгээд үзчихье гэд хамгийн анх өөрийгөө туршиж 42 км гүйжсэн. Тэгээд дараа нь албан ёсны цахим марафонд ороод 42 км-ийг гүйцээжсэн. Тэрний дараа 21 оны 1 сард Америкийн Бэдвотер гээд хит холын зайн одоо газар нутгийн хувьд бол өхлийн хөндий гэж нэрлэдэг тийм цөллөрхүү газар байгаа. Тийм нөхцөлд одоо ингээд гүйдэг тийм гүйлт байгаа. Тэрийг бас цахим хэлбэрээр явагдаа. Тэр бол маш өндөр шалгууртай өстэй элит хүмүүс ялангуяа тэр холын замд гүйдэг хүмүүс оролцдог тийм гүйлт байгаа. Тэр бас цахимаар явагдаад 1 сарын дотор 430 км-ийг 267 майлыг гүйцэх тийм цахим тэмцээнд нэг оролцоод одоо сарын дотор 27 хоногийн дотор гүйцээжсэн. Өдөрт нэг 15-16 км орчим өдөр болгон ингээд зогсолтгүй 27 хоног гүүгээ шогшоод гүүн гэж хэлэхээрс бол ичж гинөө шогшоод л гэж ярина би бол шогшоод ингээд дуусчихсан. Энэ бас нэг том сорилт болсон юм шиг байгаа. Амар байгаагүй л дээ. Ажил байна. Тэг өдөр болгон би 16 км-ийг яхад нэг цаг 30 минут тэгээд нэг хувцас өмсөө бэлдээд гараад орж ирээд хувцас сайлаад ингээд уугааж арчаад яхад яг бол бүтэн 2 цаг надад зарцуулагдаад байсан. Тэгээ өвлийн улиралд таарсан 1 сард болохоор бас цастай мөстэй бороотой янз янзын улиралтай. Тэгтэл одоо ингээд эргээд бодоход айгүй гоё дотроо өөртөө баярлал ингээд би ямар ч хэсэн нэг 430 км-ийн ардны гарч үзсэн байх, 42 км-ийн ардны гарч үзсэн байх гэсэн нэг иймэрхүү бодолтой тэгээд баясаад сууж идэг. Мундаг гүйдэг хүмүүс бол зөндөө байдаг. MJ Running Channel-аар дамжуулаад би энэ бүх гадаадд болж байгаа тэмцээний талаарх мэдээллийг авсан, цахимаар оролцох боломжтой байна гэдэг мэдээллийг авсан. Тэгээ гүүхэд юу анхаарах уу, яах ёстой гэдэг мэдээллүүдийг бас зөндөө авдаг. Тэгээд MJ Running Channel-аар бас хамгийн анхны энэ цахим гүйлтийг бас монголчуудынхаа дунд зохион байгуулсан байгаа. Багаараа гүүх, тэгээд янз бүрийн хүмүүстэй танилцах бас боломж байна. Би MJ Running Channel-аар дамжуулаад одоо Ирланд, Англи, Америк, Австрали, тэгээд Австри, Герман гэдэг одоо зөндөө олон оронд амьдарч байгаа хүмүүстэй танилцаад хоорондоо сонирхлынхоо талаарх мэдээлэлээ солилцсон гэдэг бол маш их
сайхан юм бэлээ. Ажил ярьж хүмүүстэй ингээд харилцах, ямар нэгэн хувийн сонирхлоор харилцах, өөрийнхөө дуртай юмараа харилцах гэдэг бол маш том ялгаатай гэдгийг эндээс айгүйх мэдэрсэн. Тэгэхээр одоо бас мэдээж одоо гүүх гэд бэлтэж байгаа ч юм уу, гүүл яадаг бол гэж бодож байгаа, эхлэх гэж байгаа, эсвэл одоо алхаад явж байгаа хүмүүсээ л бас манай Angel Run channel-ийн пэйжээр сонирхоод үзээрэй, группт нэгдээрэй. Ялангуяа ингээ гүүн гэдэг бол зөвхөн надад биш, зөвхөн миний эрүүл мэндэд биш, миний ойр орчны хүмүүст бас айгүй эерэг нөлөө үзүүлдэг юм байлээ. Гэрийнх нь маань ч гэсэн айгүй зөвөр хүлээж аваад одоо хамт гараад гүйж чадахгүй ч гэсэн хамт алах нь одоо 42 км дуусч чагаад одоо хүүхдүүд нөхөр бөхөр ирцэн те нөгөө миний дугаар мугаарыг барьцсан ингээ хажууд одоо хэдэн тойрог үлдсэн одоо энэ хоёр тойрог дээр нь хамтгүйгээ дэмжихүү гэл ингээ зураг мураг авчихвал за одоо нөгөөтгтөд тавьсан уу нөгөө юу ч орсон байна уу болсон байна уу гэл айгүйх анхаарал хандуулна. Тэгээ хөвгөлтэй бас гэр бүлээрээ тийм сайхан цагийг өнгөрөх тийм боломжийг өгнө бас сайхан юм ярилцах тийм сэтэл болж өгдөг юм бэлээ. Ер нь их эерэг талууд маш их тэгээд бас тийм аз жаргалтай мөчүүдийг бас бий болгож өгнө. Яг ингээд 5 км ч байсан 3 км ч байсан за би гүүнийгээд гараад тэрнийхээ ард гарчхаар бас ингээд нэг юм таашаалтай байд юм бэлээ. Би одоо яг нэг сар дээр 430 км-ийг дуусгачаад баг нүдэнд нулимс сэлгэнэл өөрөө би нэг том ажил бүтээсэн юм шиг тийм сэтгэл төржсэн. Тэгэл хүмүүс ингээд дэмжил ямар мундаг юм өста баяр хүргэе ойрхон байсан бол одоо ингээд халуун салтад цай барайл чамааг угтах байлаа барайн дээр чинь нэг л ярихаар үнэхээр яг тэгэл угтцсан юм шиг надад санагдчихсэн болохоор айгүй сайхан байсан. Тэгэхээр ер нь ямар нэгэн спортоор сонирхоод хичээллээрээ гэж хэлмээр байна. Шинэ ондоо хэрэг төлөвлөгөөгөө одоо гүйцэд гаргаж амжаагүй байгаа бол бас төлөвлөгөөндөө оруулаарэ гэж сонсогчдод хүсмээр байна. За маш их баярлалаа. Маш их сайхан спортлог юм хэлж जैन. Тэгээд том юмны ард гарсан юм шиг хэлж जैन. Угаасаа том юмны ард гарсан байна. Энэ бол тууштай маш их төвчээр хатуучилтай хүний хийх зүйл бах. Би өөрөө нэг хэсэг бас гүйжсэн тийм болохоор гүүх гэдгийг бас жоохон мэдэрнэ. Гэхдээ би одоо бүтэн маратонд бол гүйж үзээгүй. Хагас маратонд бэлдэж гүйжсэн харамсалтай нь эрүүл мэндийн шалтгаанаар тэр үед би даарцсан байсан. Доороос ингээд дараад тэгээд эмч болохгүй гэж зөвлөсөн учраас ингээд айгүй харамсалтай 7 хоногийн өмнө гүүхээ ингээд шууд болсон. Тэгээд яг хамгийн урт гүйж үтсэн юм маань Хуучин хотын гүйлтгээ колони тэнд 10 км гүйжсэн амьсгатаж арай гэж орж ирж байсан. Хотод гүүх, агаарт гүүх, нуур тойрч гүүх эдгээр чинь бүгдээр ингээд өөр байдаг те. Өөр бас их хүч чадал гаргаж гүйдэг гэд жоохон наад цахаас нь би мэдхийн. Тэгээд манай Батлан хамгаалахын яамнаас хүмүүс ирдэг байхгүй юу? Миний хуучин амьдарч байсан газар дээр хэлний курст явдаг. Тэгээд Батлан хамгаалахын хүмүүс чинь их мундаг тамирчид байдаг шүү дээ. Тэрийг нь би бас бүрэн гүйцэтнийх актер мэдхгүй ер нь мундаг гэж бодож байсан ч гэсэн хоёр залуутай хамт намайг гүйдэг гэдгсэн чинь тэгвэл хамт дагаж гүй гэхээр би тэг хоёр гүйгээд өөрөө гүйдэгэ бодсон. Нуу тойрч гүйдэж тэгэл нөгөө хоёр чи машинтаа хийчихээ айгу. Амар гүйдэг хүмүүс. Хамгаалах тийм байна. Тэгээд би нөгөө ичээд санаа зовоод ядаж чад миний үеийн залуучууд гэсэн. Түүнэр хэлсэн болохоор амьсгатал захтад нь орж гүйжсэн нас амар амьсгат болохоор бас хажуу тийш амьсгалаа гаргаад байгаа юм биш үү? Эстэн нэр шүтээ зугаал яг л тэр нуура тойроо тэр чинь нэг 6 км байдгийн. Тэгж яжсэн тэгээд дараа нь тэр залуучуудыг дуудаж гөхөө байсан юм шиг зүгээр өөрөө үгээд юм дээр. Энэ хүүхдээ тийм болохоор маш сайн ойлгож байна. Тэгээд маш их амжилтыг хүсье. Тэгээд хэрвээ энийг хүсэх юм бол бид нар дота талд нь бас энэ линкийг оруулж тэр пэйжийн нэрийг тэгээд хүмүүст хэлэх тийм байна. Тэгээд хоёул дугаараа ерөөхдөө өндөрлөх тийшээгээ хандъя гэж бодож байна. Учир нь нэлийн цаг бас авчлаа. Өөрийнх нь шөнө өрөө болсон байж байгаа Солонгост нэг зүйлийг асуугаад игээд дугаараа өндөрлөе. Солонгос улс одоо эдийн засгийн хувьд бол ярих юм байхгүй одоо үйлдвэрлэл хөгжсөн тийм орн байж байгаа. Асуух асуултууд бол маш их байлаа. Гэхдээ нэг асуух зүйл маань Солонгос улс Монгол орн хоёроо ингээ харьцуулаад бодоход ер нь ямар салбар дээр шал тис өөр одоо чиглэлд хөгжөөд байгаа вэ? Солонгос бол жижигхэн газар нутагтай хүн аман шигүү газрын байгалийн баялаг гэсэн юм байхгүй. Энэ хүмүүс байгалийн баялаггүй мөртлөөсөө тэглэж гисэн одоо эх орноо хөгжүүлэх эдийн засгаа дэвжүүлэх ёстой.
Тэгсэн мөртлөөсөө одоо ус онгоцны үйлдвэр ч гэдэг юм уу, хүн төмрийн үйлдвэр ч гэдэг юм уу, баялаггүй мөртлөөсөө баялагтай юм шиг үйлдвэрлээд идэг. Үйлдвэрлэл нэлээд хөгжсөн. Дотоодын бүтээгдэхүүнээ маш их дэмждэг. Дотоодын үйлдвэрүүдээ, жижиг дунд үйлдвэрүүдээ, одоо том корпорациуд хүнсний болон ахуй хэрэглээ одоо бүхэл салбарт дотоодын үйлдвэрлэлүүд бол маш сайн хөгжсөн. Ард түмэн ч гэсэн дотоодын үйлдвэрх гэхээр хамгийн түрүүнд худалдан авалт хийдэг, сонголт хийдэг. Тэр хэмжээгээр одоо чанар стандарт үзүүлэлт одоо дэлхийд тэнцэхээр тийм стандарттай чанартай үйлдвэрлэж байна гэсэн үг. Тэгэхээр яг хуу Монгол Солонгос хоёрыг харьцуулна гэдэг бол харьцангуй асуудал баг. Гэхдээ Монголын хувьд бол одоо газрын баялагтай, өргөн уудам газар нутагтай, хүн ам цөөтэй гэдэг маш том ялгаа гэж би боддог. Тэгээ бас уур амьсгалын нөлөө маш их байна. Солонгос бол одоо смарт фарм гэдэг сүүлийн үед айгүй хөгжиж байна. Ер нь газар тариалантай улс орон газар тариалангаараа дамжуулаад одоо дотоодынхон хүнсний хэрэглэгч гэдэг юм уу, энийг зүйл бүгдийг хангахаар ингээд ирмэлцдэг. Ялангуяа будаа гэдэг бол одоо гол хүнс нь будаа болон одоо кимчи бол Солонгосын одоо хамгийн гол хүнсний зүйл байгаа. Тэрийг бол зөвхөн эх орныхаа хэрэглэн гэсэн тийм бодолтой төлөвлөгөөтэй. Улсаас нь будааг нь одоо тариаж будаага бэлдээд ингээд борлуулсан ч гэсэн борлогдохгүй үлдэх юм бол улсаас нь будааг нь худалдаж аваад эргээгээд одоо тодорхой хэмжээнийх нь үнээр нь зардаг. Бүр тийм төрийн бодлоготой. Тэгэхээр иймэрхүү зүйлүүдийг бас харьцуулж үзэх мэдээж харьцангуй хоёр өөр орн л доо. Уур амьсгалын нөлөө нь тийм байна. Газрын баялаг, газар нутаг, хүн амынх нь нэгтрэл тэгээ үйлдвэрийнх нь байдал нь гээд маш их нөлөөтэй байна. Тэгэхээр энэ үйлдвэр гэдэг бол улс оронд маш их нөлөөтэй байна. Газрын баялагтай ч гэсэн баялаггүй ч гэсэн үйлдвэрийн аж үйлдвэрийг хөгжүүлэх дотоодынхоо хэрэглээг өөрсдөө хангаж чаддаг. Тэрнээсээ бүр даваад одоо экспорт одоо Солонгосын гол зүйл нь бол одоо экспортыг хэр их хийж ийн хэдэн сая доллар, хэдэн тэрбум долларын экспорт хийж ийнэ гэдгээр л одоо ерөнхий үзүүлэлтээ гаргаад байдаг. Тэгэхээр энэ дээр бас манай монголчууд, Монголд байгаа хүмүүс маань одоо аж ахуй нэгжүүд мэдээж мэрийж ажиллаж байгаа. Гэхдээ шал хоёр өөр нөхцөл байдалтай байна. Гэлээ гэхдээ үйлдвэрлэл дээр маш их анхаарах хэрэгтэй юм болов. Ялангуяа одоо улс орны хувьд бол хүнсний асуудал бол маш өндөрт тавигддаг. Аюулгүйн одоо зүйл хүнс ирүүл ээжээж ард түмэн ирүүлэн хүнсийг хангаж чаддаг байж ээж одоо бусад улсаас хараад бус байж чадна. Тэгэхээр энэ дээр бас анхаарах хэрэгтэй юм болов гэсэн тийм бодолтой байдаг. Маш их баярлалаа. Их сайхан хариулт байна. Тэгээд би ч гэсэн өөрөө хувь хүний хувьд ер нь дотоод үйлдвэрлэгчтэй болж өгөл дэмжигсэн тий Монгол руу ниссэн байсан ч гэсэн заавал би мятаар нисдэг. Өөр онгоцоор би явж үзээгүй байсан. Тэгээд эх орныхоо бас эх орондоо нэг жоохон эдийн засгийн өөр газарт өгчээснээс тийм Монгол хүмүүсээс юм авчихсан ч гэдэг юм уу тийм бодолтой явдаг. Тэр хүмүүсийн бас нэг нь манай Ира байна. Тэгээд энэ удаагийнхаа дугаарыг өндөрлөхгүй болвол энэ хүн маань одоо бүр шин орой болж जैन. Тэгээд сайхан үгээр төгсгий гэж би бодож байна. Ер нь бас өөрөө түрүүн цусган дурдаад орхисон одоо гадаад хүнтэй суусан юм чинь над чин гадаад хүн л болсон байж таараач гэдэг юм уу нэг юм бинийгээ жоохон ойлгохгүй ч юм уу эсвэл жоохон мөчтгөн бодсноос болоод тийм өвнүүд гардаг байх. Тэгээд монгол хүн бол угаасаа цайлган цагаан хүн хар бодож санаж бас хийдэггүй байх гэж бодож байна. Тэгээд нэг ийм гоё үг гэдгийг одоо бүх одоо үнэн гэдэг юмыг уран гоё үгээр илэрхийлснээрээ байдаггүй маа. Харин ч бүр чимээгүй тэр хийж байгаа үйлдэлээр нь тэр үнэн гэдэг юмыг тэр хүний цаад ямар хүн бэ гэдгийг нь одоо таньдгиймаа гэсэн ийм сайхан үг гэдэг. Тэр үг бас манай Ира дээр тохирох юм лөө гэж бодоод ингээд энэ удаагийн дугаарыг энэ сайхан үгээр дуусгахыг бодлоо. Тэгээд Ирада маш их амжилтыг хүсье. Тэгээд олон сайхан монгол хүмүүс маань бас танахаар үйлчлүүлдэг, танахаас бас энэ үйлчлэгийг авдаг болох болов тийм хүмүүс нэмэгдээсээ тэгээд чин сэтгэлээсээ үйлчлдэг ийм газар бас монгол хүний маань оролцоотой ингээд үүсэж би болсон гэдэгт нас маш их баяртай. Тэгээд Ирэг олсондоо бас их баяртай байгаа шүү дээ. Маш их баярлалаа. Би бас ийм гоё подкастт ороод
юм ойрд яриаггүй их хууч хөөрлөө бодож санджаагүй зүйлүүдээ ч бас их ярьлаа. Тэг маш цагийг маш сайхан өнгөрүүллээ. Нэг хэдий удаан хугацаа байлаач хэлээс надад бол ингээ айгүй богинохон хугацаанд болоод өнгөрсөн юм шиг санагдчихэв. Тэгээ сонсогчдоо ч гэсэн одоо шинэ ондоо амжилт бүтээл дүүрэн эрүүл нэг хандс жаргалтай байхыг хүсье. Бас чамд ааж гисэн аз жаргал сайн сайхныг хүсье. Подкаст нь өшөө олон одоо сайхан зочдоор дүүрэн баялаг мэдээллээр дүүрэн сонирхолтой яриагаар дүүрэн байхыг нь хүсье. Маш их баярлалаа. Тэр ирвэл Батөршгэ манай подкастт авах хүмүүс ойрчлоод зогсох болтугай гэд ингээд усгая. За Баярлалаа. Сайхан амраар би яриа. Сонсогч та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн дугаар болтол баярлалаа. Баяртай сонсогчдоо.